Сайн бацгааны үзэгчдээ weekly база шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаарт маань гуруулаа орж гинөө. Тэгээ нэг хүн маань хайцсан мэдхгүй те. Мэдхгүй гэдэг ба штэ. Мэдхгүй. Завгүй яваах уу? Завгүй яваа. Тийм байт. Та хоёр ямар бэлээ. Ихээс уншаад өөр юм ярьжсэн ээ. Намайг гөрчдөг нэс. За үзэгчтэйгээ хандж хэлэхэд өнгөрсөн 7 хоногт маш олон гоё сонирхолтой спортын одоо үйл явдлууд боллоо. Сакс волейбол, залуучуудын Азийн наадам гих мэтлэн. Тэгэхээр яриа их байгаа учраас шууд яриараа гоорой тий. За өнөөдөр нэгд өдөр 11 сарын 3-ны өдөр манайх одоо бичиж байгаа. Өнөөдөр волейболын дээд лиг нээлттэй их байгаа. За энэ талаар волейболын дээд лиг дээр рострууд, импортууд бас багууд дээр ярилцах зүйлс бас байна. Өнгөрсөн дугаар дээр хэлжсэн те энэ жил волейболын дээд лиг зохиогчны 30 жилийн хувьд тохиож байгаа маш онцлогтой. За мөн дээрээс нь багуудын тоо нэмэгдэж 8 багууд аврагын төлөө өрсөлдөнө. За тэгээд финалийн тоглолтууд болон хагас шид тоглолтуудын бас шалгаруулах тоонууднаас нэмэгдсэн. За энэ утгаараа бас 8 баг гэдэг утгаараа маш одоо волейболын багуудын өрсөлдөөн уламж хангарч байна. За мөн дээрээс нь багууд ч маш олон шинжилгээ хийсэн байна. За нэрнээс ахуулаад те тамирчдаас. За ростроос эхлээд ирээд явах уу. Тэгээд. За ямар ч тач нээлтийн тоглолт өнөөдөр өнгөрсөн жилийн хагас финалд шалгарч тоглосон Asuma Stars болон Natur Bucks оргил тоглолт өнөөдөр оргил тоглолт. За эмэгтэй тоглолт бас явахаар ойртой байсан. Ижил алтай. За хашган клубүүдийн орно. За хамгийн ихний тоглолт бол Energy Алтан Барс гэдэг багуудын орно. Нээлтийн тоглолтод яваханд өнөөдөр 3 тоглолт явна. Маргааш 3 тоглолт явах ойртой л. За энэ жил маш олон одоо багуудаа шинжилэгдсэн гэж хэлсэн те. За хамгийн том шинжилсэн зүйл гэвэл Улаанбаатар Phoenix гэдэг баг маань өнгөрсөн жилийн аварга Phoenix эмэгтэй Улаанбаатар Phoenix баг маань энэ жил оролцохоор болсон байна. Харин тамирчдын хувьд бол харин багуудад хуваарлагдаад орсон байна. За багуудын нэрнүүдээр бас их өөрчлөлт оржээ. За лигийн бас олон жилийн түүхтэй 3 жил дараалал медаль хүртсэн Хөвсгөл Эрчим баг маань энэ жил Хөвсгөл Seven Stars гэдэг нэртэй Хөвсгөл Seven Stars орж ирж байгаа маань. За тэгээд саний дурдсан Улаанбаатар Phoenix багаас одоо багийн гол тоглогчд болох Инхүслэн, Ануудэр, Санжирмаа, Амар Баясгалан гэх мэт одоо тоглогчдоор тоглогчдын дасгалжуулагчдаар одоо хүчээ зүү затгаж орж ирж байна да. За дээрэс нь бас Хөвсгөл Seven Stars баг маань Бразил лигоноор Лимал Харас Летишиа гэдэг эмэгтэйг авсан байна. За Венесуелийн бас өндрийн товтлогч Беларуса Joneses Куболсаас Кастилла Витал Ислин гэх мэт 3 импорттой. Гуруулгын зарлцсан. Тийм гуруулгын зарлцсан. Энэ жилийн бас лигийн өөрчлөлтөөр талбай дээр 3 импортыг зөвшөөрсөн учраас ингээд багууд импортууд дээр бас их ажиллаад эхэлсэн байна. За үргэлжлүүлээр хоббис уургачин хилчин зэрэг одоо бас лигийн түүхтэй багууд маань бас энэ жил оролцож байгаа бас хэвээрээ бас үргэлжлүүлдэ тийм томоохон өөрчлөлт оруулах гэж гисэн бас импорт тоглолтууд дээр ажиллаад орж ирж байна. За Энэгөрө клуб маань энэ жил Дархан Могоос гэдэг нэртэйгээр орж ирж байна. За Дархан Могоос багийн хувьд бол эрэгтэй эмэгтэй айл дээр нь тийм багтаагаар орж ирж байна. За тэднийх одоо Энэгөрө багийн хувьд бол одоо хууч Энэгөрө багийн хувьд бол Хөвсгөл Эрчим багаас халиуна. За Тэнүү ага клубын тоглогч Батчарал зэрэг игнэндээ нэгтгэсэн бол за Косо улсын Шигшээ багт тоглож исэн Зайла Кадру Тайландын Шигшээ багт тоглож исэн Жаравсан Бондасак гэдэг ийм тоглогчдор хүчээ зөө затгачтэй. Ер нь одоо ингээд лиг энэ жил 30 жилийнхаа одоо хүрээнд зохион байгуулагдж байгаа лигдээ эртнээс ач холбогдлогод импорт тоглогч нар бүр тоглолтыг нэ завьд ирсэн байна тийм ээ. За Одоо юу яадгүй сагсан дээр ихэд легондрууд заримдаа удирлын дундуур за энэ үйлрэл гэхэд айгүй ихэндээ ирлээ штэ. Волейбол дээр өнгөрсөн үйлрлүүд дээр ер нь легонрууд нь хизээ ирж исэн бай. Дундуур ирж исэн үү? За ихэнд ирж исэн импортууд байсан. За дундуур ч гэсэн ерөнхийдөө импортууд ерөнхийдөө ирээд яваадсэн тийм. Одоо бидний самд бид нар Natur Bucks дээр өнгөрсөн жил яг ажиллаж исэн. Natur Bucks дээр ихэд Igobes Kuku байж хахад Motoki 2 байсан. За нэмээд сүүлд Чингүү гэдэг үү эргээд ирж исэн. Тэр ер нь бол ингээд импортууд улирал ихснээс хойш ирээд бүрэлдэхүүн ингээд өөрчлөгдөд бас явдаг. Импортерээ нэлээд анхаардаг. За бас солидог тохиолдож байгаа тийм ээ. За энэ жил бас нэрнүүд дээр маш олон багууд өөрчлөлт хийжээ. За Медонотой говь клуб бол бас яг үндсэн нэрээр орж ирж байгаа. Эрэгтэй эмэгтэй төр аль алинд нь оролцож байгаа. За тэдний хувьд бол Эрдэнэ болон гэх лигийн шилдэг тоглогч Баян Жаргал гэсэн юм өдрийн агч гэсэн юм шилдэг тоглогчийг багтаа нэгтгэж хүчээ зүү затгсан байна. За Үүр хангаа хашган клуб бол ахлах тасгалжуулагчаа Бразил мэргэжлэнээр сольсон байна. Андре Тонтодо гэдэг тоглогчор сольсон байна. За тэгээд Хөвсгөл Эрчим одоо хуучин байсан клубээс хонгор цулыг хоббисээс Инхүслэн авсан. Ингэж оролцож байгаа юм байна. За эмэгтэй багуудын хувьд бол ерөнхийдөө нэг иймэрхүү байна да. Нилээ хөдөлгөөн болж тий. Тийм маш олон энэ нөгөө 8 баг болсон учраас багууд одоо аль аль нэг тэнцвэртэй байхын тулд ер нь гол тоглогчд ер нь нилээн хаваасан бэл. Эрэгтэй ч гэсэн ер нь ялгаагүй. Тий.
За Naturbox багийн хувьд одоо бидний сайн мэдэх өнгөрсөн жил бол инх амгалан маань байгаа. Амар байгаа. За Отгон санчир байсан. За Игобускоку саясандаа энэ жил эргээд тоглохоор ирж гин. За дахиад нэг шинэ импортыг зарласан байлээ. За одоогоор яг 2 импортоо Naturbox багийн хувьд зарласан байна. За өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнд байсан бүрүүд ирж маань энэ үйлрэл бас тоглохгүй болж байна. Өөр багаас тоглохоор болж байна. За Дорж намжаа маань бас энэ үйлрэл харагдахгүй байна. Альж багийн бүрэлдэхүүнд харагдахгүй байна. Ерөнхийдөө альж ростерт ороогүй байна. Тэгэхээр бас нэг арай өөр бодсон юм байгаа илүү тий. Асуу Megastars клубын энэ жил Megastars гэдэг нэртэйгээр орж ирж байгаа. За багийн хамгийн гол тоглогчд болох одоо Баяр сайхан өнгөрсөн жилийн MVP тий. Баяр сайхан одоо Солонгосын лигт тоглож байгаа. За Сүхчин буюу Нэмсүх маань бэрхтлийн болмоос бас үндсэн ростерт одоогоор нэгдэггээр ороогүй тий. Тэгтээ мэдээж нийцж бас багтаа эргээд нэгдэх баг. За Energy клубын хувьд бас бүрэлдэхүүндээ нэлээд залуу бас өнгөрсөн жил анх удаага өмнө говь Energy гэдэг нэрээр доор орсон бол энэ жил бас бүрэлдэхүүндээ нэлээд шинжилж хийж залуу бүрэлдэхүүнээр орцож ирж байна. За Naturbox хувьд сая хэлсэ тий. Мөн дээр залуу тоглогч нэлээд харагдчих. Тий нэлээд тоглогчтой. Тэгээд ахлах тасалжуулагч бас сольсон байлээ. Олон улсын хэмжээний мастер Амгаа Азар гэдэг тасалжуулагчаар энэ үлрэл явхан дайн. За Дархан Могоос гэд сая хэлсэнтэй эмэгтэй багтай баг байлээ тий. Тийм бас маш олон өнгөрсөн волейболын дийлүүд Дархан 60 Минжит болон гэдэг нэрнүүдийн доор оролцож байсан энэ клуб. Энэ жил бол Дархан Могоос гэдэг нэрийн доор оролцож байгаа. За Түр мандахыг авсан байлээ. Уран баярыг авсан байлээ. За өнгөрсөн жил Томас Лискей буюу одоо SJ Hawks-ийн бүрэлдэхүүнд ирж исэн. Томас Лискейг авсан байлээ. За тэгээд дөнгөж хэлсэндээ Пүрүдэрчиг авсан байлээ. Тэгэхээр энэ бол Hawks-д байсан 3 одоо гол тоглогч нь Дархан Могоос татсан байна. За Пүрүдэрч залуу тоглогч бас ингээд ороод ирсэн байна. Хоёр багаас ер нь ингээд харж байхад бол SJ Hawks багаар хоёр багтсан юм шиг харагдаж байна шүү дээ. Ер нь бүр үнцээр нь ярил бүр 3 багтсан шүү дээ. Ер нь энэ өмнө говь Energy-тэйгээр тий. Эрэгтэй багуудын хувьд одоо ингээ харж штэ шилжилтүүд айгүй их харагдаж байна. Тэгээд Монголын бас топ тоглогч нар гадагшаага тоглохгүй явчлаа. Тэгэхээр лиг яг эхэлж байна. Гэхдээ зүгээр хоёрын харж байгаагаар шилдэг хоёр баг одоо финалд хүртэх хоёр багийг зүгээр санал болгох гэвэл аль хоёрыг одоо хэлэхээр бүрэлдэхүүн харахад. За энэ жилийн волейбол өрсөлдөөн бол үнэхээр энэ тэнцвэр чангарсалтай болох. Яг өнгөрсөн жилийн шиг те Naturbox, SJ Hawks одоо Түмиг ч хүртэл өөрөө үндсэн бүрэлдэхүүнээр орж ирж байгаа. Түмиг ер нь бол баг өөрчлөлт харагдахгүй байгаа лээ. Тэгэхээр яг Түмиг сайн үзэж магадгүй, нэлийн дэшиг үзэж магадгүй гэж ярьж байгаа. Өнгөрсөн жил одоо финал гарч ирсэн баг шүү дээ те. Тэгээд дуршлагтай тоглогчтой одоо Цэрэнбаатар байна те. Багийн ахлагч Цэрэнбаатарын хувьд бол анх 2 байна те. Тий анх 2 байна. Түмигийн хувьд бол бас юу яасан бэлээ? Нэрээ өөрчилсөн бэлээ. Түмиг Wolves гэдэг нэртэй. Одоо Түмигийн чаннууд л болж орж байгаа. Wolves гэдэг нэртэй болж байгаа. Тэгээд ахлах тасгачуулагч бас Аргентины бас дуршлагтай тасгачуулагч авчирсан бэлээ. Пабло Дел Греко гэдэг. Тэгэхээр Түмиг энэ жил нэлээд сайн үзэж магадгүй гэж ярьж байгаа. За мэдээж Megastar хасан Megastar-ыг бид нар хизээж мартаж болохгүй. Ерөнхийдөө лигийн топ баг өндөр түвшинд тоглолдог. За ингээл одоо яг бүрэлдэхүүн харахад баг зэрэг жоохон сул одоо өнгөрсөн үйлрэл байсан тоглогчд ингээд зарим нь гадагшаа тоглохоор явцсан байна. Гэ харахад л тэгтэл одоо өнгөрсөн жилийн шилдэг тоглогч нар хэвээрэл байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ жил хэр формтой байгаас хамаарат бас Асуу Megastars сайн үзэж магадгүй гэж харж байгаа. Тэгээ ер нь бол нэг энэ жилийн өрсөлдөөн бол тийм ч амар яахгүй хаа. Дараагийн дугаар дээр хэдүүл бас power юу ранк гаргаж үзье тий. Плей-офф дээр хэдээр шалгарах нь гээд таамгаас төвшүүлээ тий. Импортуудын сонголт бас нэлээд чухал болчиход байна. Энэ жил чинь олон импортыг 3 импортыг талбай зөвшөөрөөд байна. 3 ростерт 4 импорт, талбайд 3 импорт гээд зөвшөөрөөд эмэгтэй багийн хувьд, эрэгтэй багийн хувьд бол 2 импорт хэвээр байгаа гэж өнгөрсөн дугаар дээр ярьсан тийм ээ. Тэгэхээр импортуудын сонголтуудаас бас хамаарч. Бидний яг мэддэг тоглогч нар бол одоо жишээ нь Томсыг, Гобескогийг бол бид нар тоглолтын мэднэ. Бусад одоо импорт ирж байгаа эрэгтэй тоглогчдын за энэ TGS тоглогч ирсэн байна. Бразилиас тоглож ирсэн эрэгтэй дэр бол нэлээд олон тоглогчд байлаа. Хараагүй тоглогчд маш олон байлаа. За манайд бас нөө Ази импортууд ирдэг, Япончууд ирж их тоглодог. Хятадаас бас ирж тоглодог те. Одоо бид нар бүгд сайн мэднэ. Иймэрхүү тоглогч ирэхээр бас импортуудын сонголтоос хамаарат ер нь бол энэ жил нэлээд багийн амжилттай шүү дээ ингэж хэлбэлцэх болов гэж бодож байна. Тэгээ дээрээс нь бас маш олон гой шинэ залуучууд гарч ирж байгаа те. Энэ залуучуудын бас тоглолтыг бас тийм багтаа ямар нөлөө үзүүлэх үү? Хэр одоо өөртөө бэлтгэж 100 одоо сайн бэлтгэсэн байна. Энэ 100 чин волейболын маш гоё тэмцээнд боллоо ч бүх ард түмний спортын наадам боллоо те. Гэх мэтчлэн тиймэрхүү тэмцээнүүдээс гарч ирж байгаа залуучууд бас гоё цайлах баг. Тэгэхээр бас өнөөдрөөс ихтэй гоё үзэх юм уу дахиад нэмэгдлээ те. Тэгэхээр ер нь багууд хин нэг нь онцгороо дээшээ гарна гэхээс илүүгэл өрсөлдөөн
маш чигд явна гэж харж байна шүү дээ. Ерөөсөө ер нь нэлээд жигд явахаар бүрэлдэхүүнийг одоо ингээл харах чинь нэлээд жигд л явахаар харагдчих. Тэгээд өөрөө 30 жилийн лигийн одоо 30 жилийн гэдэг чинь бас маш урт хугацаа шүү дээ. Энэ жилийн авраг болно гэдэг чинь өөрөө бас нэлээд нэр хүндтэй. За мөн дээрээс нь одоо тоглох талбай насаа аренад болчлоо тий. Степ аренад хуваагдчих явна гэх мэтчлээ. Лиг бол үнэхээр гоё болох. Тэгээ үзэгчтэйгээ ер нь ойртоод ирлээ. За яг нөгөө залуу үзэгчд ихтэй тий. Тэгэхээр залуучд маа бас нэг степээр ингээл байнга яваад ах зүүгээд бол одоо хотын төв насаа аренадаар болоод эхлэхээр хүүхдүүд маань ч гэсэн их очиж үзэн. Энэ хүүхдүүд бас их сонирхдаг. Волейболыг ялангуяа өсвөрийн хүүхдүүд маань сонирхдаг учраас ойрхон болоод ирлээ. Тэгэхээр үзэгчд ер нь заал ер нь бол байнга л нэлийн дөрвөл цайтай байх болов гэж харж шин. Сагсан дээр NBA дээр 75 жил 50 жил гэл шилдэгүүдийг нэрлээл. Дэдлиг дээр өнгөрсөн бас хэдэн жилийн өмнө 30 жилийн шилдэгүүдийг нэрлсэн шиг волейбол дээр одоо энэ ойн дээр ер нь нэрлэх болов. Нэрлэх байна. Ер нь бол зөндөө мундаг тамирчтай байгаа. Одоо тэгэл манай тамирагийн аав ханхны хаа тамирагийн аав гэж чаач дасгалжуулагч хийж байгаа тий. Тэгээ сая залуучуудын наадамд Азийн залуучуудын наадамд оролцоод ирлээ шүү дээ. Волейболын клубтээ багаараа 6 дугаар байранд орсон манай волейбол. Тэг мэтчлэн маш гоё сонирхолтой зүйлүүд болно. За энэ утгаараа бүх оддын тоглолт ямар гоё болох вэ те? Удирдлагын дундор болдог. За финал болоод хагас шиг тоглолтууд эхлэнгүүд плей-офф өрсөлдөөнд орсон багууд төрүүлж 3 хожин, төрүүлж 4 хожин гэдэг чинь өөрөө маш урт цувралууд үүсэн те. Тэгэхээр энэ утгаараа үнэхээр волейболын лиг энэ жил өнгөрсөн жилүүдээс илүү үнцэнтэй илүү өрсөлдөөнтэй сонирхолтой учраас маш урт удаан уйлал бидний одоо хүлээж байна да. Батсууд ирэх болоо. Энэ одоо ер нь улирлын тоглолтуудад бас гоё байж байгаа бах те. Ер нь яг 30 жилийн өрөөнд бас фэнүүд маань топ төвчний тоглогчтой бас харахыг үнэхээр хүсэж байгаа. Англиг асуусан байлээ. Батсуудыг асуусан байлээ. Ирэх болоо. Ер нь л харахыг хүсэж байгаа гэж бодчих. Тийм баяр сайхан нэг эрдэнтэй. За дээрэс нэмсүх одоо бэртлээс ирээд ирчих. Нэг бас ажиллагдсан юм хөвсгөл эрчим байсан өрчим клубын одоо шилдэг холбогчтой нэг хос хоёр маань бас багтаа нэрлэгдэг байсан. Тэгэхээр зөөр багт орсон бол яасан бол бас хүлээлттэй байна те. Тэгэхээр ер нь бол сая зөвхөн медиа дэйс бид нар рооструудыг айгуу сайн харлаа. Багууд одоо энэ тоглолтууд дээр илүү одоо медиа дэй дээр оролцож чадаагүй тамирчдыг харах боломжтой болол гэж бодоод байна шүү дээ. Тэгэхээр эх 7 хоногийн шинэ дугаар дээр волейбол нэлээгээ ярих нэ. Гоё байна. За ярих юм ингээл хань нэг том лиг маань нэмэгдлээ дээ шүү дээ. За залуучуудын Азийн наадам өнгөрсөн өдрүүдэд болж өндөрлөлөө. За энэ дээр сайнтаач муутаач маш олон зүйлсийг сошиал ертөнцид одоо ярилцчихлээ л дээ. Тэгэхээр сайнаас нь эхлээд ярив те. За ямар ч тамирч оролцсон тийм ээ. Тийм амжилттайс нь яриад эхэлж дээ. За нийтдээ манайх 134 тамирчин 20 спортын төрөлд өрсөлдсөн. За энэ ч баг сар орчим хугацаанд сар биш ээ. Энэ чинь ерөөс 11 хоног л өнгөрсөн. Гэхдээ ер нь бол 14 хоног баг 14 хоног байгаа хөөх те. Ингээд манайх нийтдээ 5 мөнгө 13 хүрэл медальтайгаар багийн дүнгээрээ 30 дугаар байранд жагссан. За тэгээд 5 мөнгө 13 хүрэл медаль гэдэг нь энэ наадамд оролцож байсан манай Монгол улсын хамгийн дээд амжилт болж бүртгэгдэж байгаа юм байлээ. За жижигсүгийн төрлөөр 1 мөнгө 2 хүрэл, боксийн төрлөөр 2 хүрэл медаль, жудо бүхийн төрлөөр 1 мөнгө 6 хүрэл. За тулааны спортоор 1 мөнгө 1 хүрэл, мотой спортоор 1 хүрэл, усан сэлтээр эрхэс маань 1 мөнгө авсан байна. Таквондогийн төрөл 1 хүрэл, чөлөөт бүхийн төрөлд 1 мөнгө. За ийм төрлүүдэд медаль авсан байна манай тамирчид. Жудо хамгийн их ба шүү дээ. Тий. За ингээд ерөнхийдөө тэмцээн маань амжилттай болоод өндөрлөлөө. Дуусахтаа зэрэгцээд бас нэг асуудал сошиал орчин нилээн шүүгэн дэрлээ. Манай Facebook пэйж дээр ч гэсэн орсон тийм ээ. Санхүүгийн асуудлаас болоод манай тамирч ингээ буудалтаа. Одоо нөгөө хүлээлгийн өрөөнд лобби хэсэгт унтж байгаа бичлэг явсан. За энэ удаагийн ер нь бол одоо зардлын асуудал бүр ихнээсээ л яригдсан. За ялангуяа нөгөө манай отгон цэцгийн хувьд тийм жудогийн отгон цэцгийн хувьд энэ талаар нэлээд шүүгүүлүүлээж ерөнхийдөө мэдээлэл өргөсөн. За усаас дэмжлэг өгөхгүй байна гэдэг ч юм уу те. За эхлээл хувцсан дээр шүүмжлээд эхэлсэн тийм ээ. 400 гаруй сая төгрөгийн ингээ хувц хэрэгслийг гадаадаас авч байгаа баг Монголдоо байлгээ дотоод үйлдвэрөө дэмжүүл яасан бэ гэдэг эхлээд байр суурийг илэрхийлсэн бол энэ дэр нь олимпийн ороо дахиад мэдээлэл гаргасан байна. Тийм байлээ. За тэгэхээр мэдээллийн хувьд бас нэг жоохон зардлын асуудал дээр. Яг бид тэн дээр нэг жоохон шүүмжлэлтэй хандсан. Олимпиороо яагаад өөрснөр ингэж амар фокусч хүлээж аваад байгаа юм бэ? За зардал мөнгө хүүхдүүд эцэг эхчүүд өөрсдөөс гаргаа явж байгаа. Тэрийг хүн болгон л ярьж байгаа. За яг би энэ дээр нэг зүгээр жоохон шүүмжлэх гэдэг асуудал нь одоо ингээд бид улс төр ярих дургууд тэгтээ ерөнхийдөө ингээд нэг өнгөрсөн жилийн асуудал гарсан тийм ээ. Тамирчны төсвийг тансан. Шаардлагатай төсвийг таня одоо хэмнэж болох төсвөө хэмнэх гингүүтэй. Олон улсын тэмцээн уралдаанд явж байгаа шгшээ багийн төсвөө тандсан. За энэ спорт залсуулж байгаа төсвөө ерөнхийдөө ингээд танаа хийчих.
За тэнгүүт одоо энэ хүүхдүүд маань ингээл өөрсдөөсөө карманасаа мөнгөрөл. Сая одоо энэ жилийн хувьд эцэгчүүд карманасаа өчнөө мөнгө гаргаж хүүхдүүдэд тэмцээн уралдаанд явууллаа. Энэ бас Азийн наадамд оролцууллаа тийм ээ. Тэгээ ингээ юм амжилт гаргалаа. Усаас тодорхой хэмжээний ямар нэгэн дэмжлэг байсангүй гэдэг асуудлыг ерөнхийдөө яриад байгаа. Энэ бол үнэхээр үнэ. Тэгэхээр бид энэ ирээдүйн улсын спортын одоо энэ спортод хөрөнгө оруулаад залуу үеэ бэлтий гэвэл хүүхдүүдэд тэмцээн уралдаанд оруулж явах хэрэгтэй. Ялангуяа олон улсын тэмцээн уралдаанд оролцуулаад туршлага суулгаад ингээ явуулж явах хэрэгтэй. Тэгэхэд энэ дээр жинсэн ямар нэгэн санхүү мөнгө байхгүй гоод энэ одоо хүртэл. Тэгэхээр бид нар дараа нь тамиртаас нь амжилт нэгж эхэлдэг те. Нэг шгшаваг нэрлэгдээд өөрсдөөсөө зардал мөнгө гаргаж явж байгаа нэг шгшаваг нэрлэгдээд ирэнгүүт нь нөгөө тамирчнаас баг медаль их нь болвол ийм хүмүүсийн хандлага юм байдаг. Тэгэхэд улсынхаа бодлогоор ямар нэгэн байдлаар дэмжиж чадахгүй. Энэ ялангуяа залуу үе хүүхдүүд рүүгээ. За сая 130 тамирч өөрсдөөсөө зардал гаргаад явсан. Усаас яг нэг 80 сая төгрөгийн дэмжлэг хувцас хэрэглэлээр нэмлэг үзүүлэлт гэж ярьсан. Тэгтэл энэ чинь нэг хүүхдийн зардал хичнээн л одоо олон улсын тэмцээнд явах зардал нэг 10 сая төгрөг байгаа шүү дээ. Буудал хоолны зардал нэ тэр ингээл өчнөө мөнгө гардаг. Тэгэл нөгөө тэрийг хэмнэх үүднээс хөрхий зайлвал манай хүүхдүүд маань нөгөө онгоцноосоо буугаад шүн буусан. Тэгээд нөгөө буудалд орох чекин хийх цаг нь 14 цагаас гэж хэлсэн. Тэнгүүт тэрэндээ нэг үд ахаад мөнгө төлөхөө $60 төлөх гээд ангуу тэрийг хэмнээд манаахан лоббийн хүлээлгийн өрөөнд унтчихсэн ийм асуудал гарсан. Энэ бичлэг болоод таарсан. Тэгээ ер нь бол ийм асуудлууд байж л байдаг. Шгшэбэг төр хүртэл байдаг. Энэ бол нуугаад явах. Байдаг асуудал واخгүй. Зардал мөнгөө тодорхой хэмжээнд хэмнэн танагдсан төсөвтэй явна. За тэгэл нөгөө хоногтой багтаад очих гээд ингүүт зардал мөнгө нь багтахгүй болоод эхлэнгүүт онгоцноосоо буучаад нөгөө шууд ороод яваад шүн буучаад яваад орё гэхээр мөнгө төлөх гээд байдаг. Тэнгүүт нь хүлээж агаад маргаашх нь 12 цаг хүлээж аваад орох асуудал шгшэбэг төр хүртэл байдаг واخгүй. Тэр хүүхдүүдээр өөрсөө зардал гаргаж явж эцэгчүүд хэмнэх үднээс л ийм сонголтыг хийсэн баг гэж харж байгаа. Араас нь одоо энэ Дубайд болох Азийн хүүхдийн наадам бас л зардал мөнгөний асуудал одоо яригцаар л байгаа. Зардал байхгүй. Эцэг ер нь бол өөрсдөөсөө гаргаад явна, холбоо санхүүжүүлнэ, паралимпийн орон санхүүжүүлэх. Тэгэхээр би паралимпийн орол олимпийн оронд хандаж уриалжилмээр байна. Бид нар энэ тэмцээн уралдаан болно гэдгийг мэдчихэж байгаа. Ер нь бол тий жил болгоно л болж байгаа тэмцээн уралдаанууд байгаа, төлөвлөгөө тэмцээн уралдаанууд байгаа. Энд чинь өчигдөр шийдээд өнөөдөр хийчихээ тэмцээн биш шүү дээ. Аль 1-2 жилийн өмнөөс л төлөвлөгөө нь гараа явж байгаа. Тэгэхээр энэ тэмцээн уралдаанд хүүхдүүдэд оролцуулах зардал мөнгө дээр нь дэмжлэг үзүүлэх талаас нь эртнээс бодлогоороо зохицуулаад за энэ дээр төсөв суулгаж өгөөд боломжтой талаас нь дэмжиж өгвөл бол их зүгээр байгаа байхгүй. Тэгээ эн чинь улсын нэр л гарч байгаа шүү дээ. Азийн наадамд манай монголчууд одоо ингээм амжилттай сайхан оролцлоо гэж манай улсын нэр гарч байна. Тэгэхэд за боли 100% дэмжихэ боли тийм ээ. Яаж нэг тодорхой байр хоолныхын зардал дээр нь 50% нь усаас дэмжих ч юм уу ийм бодлого яагаад байж болохгүй гэдэг. Тэгэхэд бусад орнуудын хувьд бол өсвөрлөг илүү анхаардаг. Залуучуудын шгшээ баг гэж бүрдүүлдэг. Манайх тэгээ зүгээр нэг үндэсний шгшээ баг гэж байгаа. Эний дэрэгдэх залуучуудын шгшээ баг гэхээр ямар ч төсөв байхгүй зүгээр холбоод өөрсдөө дэрийгээ санхүүжүүлээд өстой боломжтой тэмцээн уралдаанд оролцсон. Энийний цаана одоо мөнгө санхүүгээс болоод оролцож чадахгүй өчнөө амжилттай одоо чадамжтай хүүхдүүд байгаа. Тэгэхэд одоо юу гэдэг тэмцээнд явах зардалгүйгээсээ болоо тий хувц хэрэгсэл авах мөнгөгүйгээсээ болоо тэмцээн уралдаанд явж чадахгүй ийм хүүхдүүд арт нь зөндөө хоцорж байгаа. Тэгэхээр та бүхэн байна энэ бодлогоороо дамжуулаад энэ залуу үеийн хүүхдүүдийн дэмжээч. Энд чинь бидний спортыг ирээдүй шүү дээ. Тэ? Дараагийн олимпийн аваргууд, дараагийн дэлхийн аваргууд, дараагийн Азийн наадмын аваргууд тэн чинь ингээ санхүү мөнгөний боломж өгсөөлөө тэмцээнд оролцож чадахгүй байгаа тийм. Тэгэхээр бодлогоороо дэмжиж өгөөч гэж уриалмаар байгаа. За жоохон дарк хэрч явчлаа. Гэхдээ юу нэх энэ дөр бол үнэхээр бухимдсан. Хараад үнэхээр бухимдсан. Одоо тэр Азийн хүүхдийн наадамд явах гэж байгаа, пара наадамд явах гэж байгаа хүүхдүүд хүртэл ингээл зардал мөнгөний асуудал гараад одоо ингээд 75 сая төгрөгөөр онгоцны билетээ захиалцсан гэж байгаа байхгүй. Нөгөөхийн төлөөгөө тэгэл өрөнд орчоод одоо тэгэл мөнгө хайгаал иж тийшээ яваална гэж гүгвэж. Тэгээд за яг хуу парагийн хүүхдүүд чинь бүр хэцүү байхгүй. Ер нь бол ямар их хасаргаа хэмжилгээ шаарддаг үлээ те. Ер нь нэг хүүхд өвтгөл бид нар яадаг үлээ. Тэгэхэд байнгын хасаргаа халамжинд байдаг хүүхд нэг тэмцээн уралдаанд явах гал ингээл лэнгүүт нөгөө эцэгт ямар их санхүүгийн дарамт ирж байгаа л ингээл бодоод үзэхэд бол ер нь бол жоохон өхөнтмөр санагдаж байгаа энэ тал дээр бол. За юм байна да. Тасия. Сонссон бохоо. Сонсох баха. Тий сонсох. Сонсооч гэж хүсэж байна. За мэдээж иймэрхүү мэдээлэл яаж уран бас манай сайн мэдээ байна. Мэдээ яаж гарсан мэдээ байна тий. Сар яаж гоор сайн гэх юм үү те сайн яаж гоор сар гэх. За тэр нь яхаа маш гоё бахлан мэдээ байна. Учир нь юу гэвэл 100 бодол даамгийн төрлөөр манай монголчууд дэлхийн аврах шалралт тэмцээнд өсвөр залуучуудын дэлхийн аврах шалралт тэмцээнд амжилттай оролцоод алтан медаль хүртчихээ ингээл дөрөвд удаага багаараа. Өөрөө маш том амжилт ингээд 3 удаа нэг өсөндөө аврага хамгаалч чинь гэсэн үг байхгүй. За сая 11 дугаар сарын 10 дугаар сарын 24-өөс эхлээд 11 сарын 1-нд буюу нийтдээ 7 өдөр үргэлжилсэн энэхүү тэмцээнд манай Монголоос
5 насны ангилалд нийтдээ 34 тамирчид оролцоод за тэгээд яг үндсэн төрөл болох 9 өргөөр тоглолт Швейцар системийн тоглолтууд дээр нь бүгдээрээ багаараа маш амжилттай оролцоод 2 алт, 5 мөнгө, 2 хүрэл медальтай хүрчээд ингээ багийн дүнгээр алтан медаль орсон бахтам амжилтыг үзүүлсэн байна. Тэгэхээр бас манай энэ оюуны спорт тэр дундаа одоо энэ хөлөгт спортоор хурцлж байгаа нэг залуучууд манаас дэлхийд өсвөр залуучууд үнэхээр дийлжшгүй 4 жил дараалал дэлхийн авраг болно гэж байна. Маш том амжилтчүүд ер нь бол. Ер нь бол одоо ингээ энэ оюуны спортоор манай Монголд бүр аль хэдийн дэлхийн тавцанд гарчлаа шүү дээ. Ер нь дэлхийд одоо өвчтөн өрсөлдөгчдийн хонд яалтчгүй бүр багтаж байгаа тий. Тэгээ ялангуяа багийн дүнгээр ингэж авсан гэдэг чинь өөрөө Монгол улсын чансааг өсөлдөж чинь тий. Бүх 5 насны ангилд ингээд бүгдэнд нь амжилт оролцоод медаль авах хүртлээ гэдэг чинь өөрөө маш том амжилт. Ялангуяа өсвөр залуучууд гэдэг чинь ирээдүйн том бас дүржтэй ангилд оролцох сайн чадвартай юм тамирчид гарч ирсээр байна да. За араас нь бас би эндээс нэг мэдээлэл өргөхөд жүжигцүүгийн дэлхийн аврах шилруулт тэмцээн Тайландын Бангкокт хэлсэн байна. За өнөөдөр тэмцээний 3 дахь өдөр үргэлжилж байна. Ер нь бол сая хүүхдийн бас наадам дуусаад тэндээс бас тодорхой хэмжээний тамирчид цаашаа насны хүрээний дэлхийн аврах шилруулт тэмцээнд оролцохоор явсан байна. Манайд бас нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй жүжигцүүгийн дэлхийн аврах шилруулт тэмцээнд оролцож байна. Тэгээ манай жүжигчч өөрөө бас дэлхийд үнэхээр сайн өртдөг жим болгонд ер нь бол медаль хүртүүлс тамирч юм байдаг тий. Үзээтэй тий. Хэд хэдэн ч дэлхийн аврагад өртсөн хос медальтнууд ч зөндөө байгаа. Тэгэхээр яг дэлхийн аврах шилруулт тэмцээн яг одоо бидрийг ярилцах үед үргэлжлэж байна да. Тэгэхээр эх 7 хоногт гой бас үр дүнгийн талаар бас мэдээлэл өргөө тий. Бас жүжигчгийн тамирчдаас амжилт хүсье. Амжилт хүсье. Бүгдээр нь амжилт хүсье. Сайн тэмцээндээ сайн олзорой. За үндэсний бүхийн алтан цомын тэмцээн энэ жилээс форматаа өөрчлөөд багуудтай хуваарлагдаад драфт болоод тий. Тэгээд ихний төргийн барилдаанууд явсан. Үзсэн үү хоёр? Ер нь харсан уу? Ер нь харсан. За сонирхолтой зүйлс айгүй их харагдчихжээ. Формат нь надад бол таалагдсан. Яг тэгэхээр эдгээр чинь ингээд зөвхөн нутаг усаа төлөөлөд гэхээс илүүгээр одоо яг том компаниудад хараалагдаад төлөөлөө явж байгаа. Тэгээд юу юм бэ? 5 үеэр одоо тоглоно гэх юм одоо бус спорт ярих нь бол тойрог гэх юм одоо нэг тойрог дээр одоо 5 өөр гарааны тавт гарч ирнэ. Гарааны тавтууд нь ингээд хуваарлагдаад хоорондоо барилдана. Тэгэхээр нэг 2 баг барилдахад ер нь бол 25 удаа одоо барилдах боломжтой болчих жоох байхгүй. Тэгэхээр онооны харьцаагаар тийм ээ тий. Тийм. Тэгээд яг нөгөө best of гэсэн тийм цуврал бол биш 13 хоцсон нь биш. Яг тэр одоо 25 одоо барилтаана дуусгах юм байлээ. Тэгээд үр дүнгууд би танилцуулгад MCS Energy од группийг 13 12-ийн харьцаатайгаар ихний юунда тойрогтой илрүүлсэн байна. Илрүүлсэн гэж баг тэнцүү үтсэн юм шиг. 13 12 гэдэг. За энийг дараа нь ярина. За Хатант Интернэшнл хамаг Монголыг бас 13 12-оор. За Хувлын хаан Эв Монголыг 15 10. За эхний тойргийн хамгийн одоо зөрүүтэй өрсөлдөөн хүн бол Apo Skytel болон хүлээгүй хооронд болсон байгаа 25-аар Apo Skytel. Амар баг байлээ тэдний багч. Стратегийн илт давмгаа одоо илүүрхсэн байна. За энэ дээрээс онцлог барилдаан дээр болохоор за бүгчүүдийг нэглээр явчих. Эхний тойргийн саяны одоо 8 багийн бүгчүүдээс улсын Арслан Батмагна, Орхон Баяр нар 5 тэг гэсэн амжилттайгаар. Ерөөсө өвдөг шороодоогүй. Араас нь болохоор улсын харцах Цэдэн Содном, улсын Арслан Бямботхон нар бас өвдөг шороодоогүй. Улсын зам Пүрэв сайхан 4 барилдсан. Нэг барилдаагүй. Тэгээд 4 тэг. Араас нь болохоор нэг унаатай бүгчүүд болохоор Дархан Авраг Батсуур, улсын зам Лав Гэрэл, улсын зам Хөдөр Булга, аймгийн Арслан Алтан Цоч, аймгийн Арслан Амгалан Баатар нар 4 давж 1 унсан. Ер нь бол одоо топ бүгчүүдийн ранки одоо дээгүүр хичээж байна тий. За эндээс сонирхолтой нэгэн зүгээр ганц 2 бүхийг дуртахад манай улсын авраг хангаа авраг маань 2 даваад 3 унсан байна. За улсын харсан оюун болт даваагүй лээ. 5 унсан байлээ. За тэгэхээр юу яд нь шүү дээ. Хэрвээ ч байх 100 болоод наадан боллоо. Бүгчүүд заалны барилдаанд хэр барилж байгаас шалтгаалаад форм авч явдаг. За наадам дээр тэр нь ч гэсэн харагддаг. Тэгэхээр энэ одоо форм биднэрт ингээ харагдах юм бол одоогоор зарим бүгчүүд маань хараахан форм олоогүй л харагдаж байна гэж харагдахаар. Харин эсэргээр манай хоёр Арслан маань үнэхээр формтой байна тий. Үнэхээр формтой 5-0 гэдэг чинь бас. За манай Орхон Баяр өнгөтэй байна. Physical age дарлцаад араас нь юу вэ гэдэг. Тэр зэрэг оролцож амжаад байгаа юм уу гэдэг. Тий. Одоо чи энэ араас нөө одоо алтан зам болоод нөө цагаан сарын
Одоо хамгийн том заалны том барилдаан гэж хэлдэг. Цагаан сарын барилдаан явна. Тэгэхээр энэ тэрний өнгө л одоо бас эндээс тодорхойлж Улс тулсын баярын барилдаан ч бас том шүү дээ. Тий 11 сарын 26-ны барилдаан байгаа тий. За тэгээд ерөөдөө эдгээр бүгчүүдийг харахад бол гоё байна. Барилдаан гоё байна. Одоо яг спорт тал руугаа гоё чиглээд ирж чинь зөвхөн нөгөө нэг улс хотоо аймаг төлөөлөд явахаас гадна тий. За онцлог барилдаан болохоор улсын харцаг золбоо уулан улсын харцаг ган хийг нарын хооронд өрсөн барилдаан байгаамаа. За энэхүү барилдаан байна. Ерөөдөө багийн үр дүнг шийдэх барилдаан байсан. За яста гал гарч ирлээ шүү дээ. Хоёр талаас. Жинхэнэ нөгөө нэг Конкозило гэдэг шиг. Нэр амар гоё ярагдчихсан. Тэр барилдааныг үзсэн үү? За яг хайлайт л дараа нь бол харсан. Энэ нэлээд бас үзэжтэй сонирхолтой барилдаан болсон байлээ. Тэгээд улсын харцаг золбоо маань давснаар бага хожил тогтолсон байгаа. За дараагийн онцлог нь болохоор хүмүүсийн донд ёстой нөгөө нэг амны бай юу. Нөгөө л Батсуур гэл те. Хүмүүс тэгтээ яг Батсуур аврагт ямар дург юм бэ те. Одоо үзээ загч хамгийн ихтэй л бүх аваргалаад байна шүү дээ. Тийм те. Дархаа авраг Батсуур маань улсын харцаг зорилт батартай. Явагдсан барилдаан байгаа. Тэр барилдааныг юу харахад бол яг нэг гимтээж болох зүйлтэл гэж харагдсан. Одоо энэ ч нь бол нэг хагас толооны спорт. Ер нь бол ингээд орондоо мехийг одоо уран мехийг үзэн барилдаж байгаа. Уралдуулан барилдаж байгаа. Хүч үзэж байгаа тийм. Ийм барилдаанд яг мэдээж тийм байж болно. Мэдээж тухайн одоо бүхийн тухайн тамирчны характер, зан характертэй талбай дээр гарч ирдэг тийм. Зүгээр яа нэг онцгой санагдсан зүйл нь тэр одоо энэ чинь нөгөө задгаа наадмын талбай дээр барилдаж байгаа юм шүү дээ. Ямар нэгэн заалын барилдаан учраас нөгөө тэглэх юмтай. Тэнгүүт яг тэрэн дээр очиод тэр унгаасан мэх нь бол үнэхээр бэртээх үзүүлдэл гэж харагдсан. Тэрэн дээр нь л хүмүүс нэлээд шөөмжилж байна. За яг Бацуур оруу тэр ийм юмнууд бол нэлээд гардаг тийм ээ. Одоо тэр наадам дээр хүртэл тэр сандарж унгааж байгаа юуг нь хүртэл ямар муухай байл гэж хүмүүс шөөмжилдэг тийм. Нэг талаас яг жоохон одоо харагдсан эвгүй юм да. Тий харагдсан эвгүй тэгээд жоохон бэртээх үс тийм үйлдэлээр очиод хашлагын мөргөөд унж байгаа тэр юм л эвгүй харагдсан. Нөгөө талаас хүмүүс бас спортын нэг хэсэг л гэж ойлгож хараарайсаа гэж үзэж байгаа. Чинь бол хагас толооны спорт те. Мехийгэл барилж байгаа хүчийг үзэж байгаа ийм өрсөлдөөн тунд бас тийм үйлдэл байхыг үсэхгүй л гэж би зүгээр. Дөрмийн бус үйлдэл бол биш шүү дээ. Биш. Зоригтой дараа дараанаас өөрийнхөө аль биесны одоо сошиал хуудсан дээрээс мэдээлэл гаргацсан байсан те. Ийм зүйл бол бүхий нэг хэсгээ. Тэгэхээр бол би дандаа хүндэлдэг. Тэгээд энэ бол байдаг зүйл учраас та нар битээ ингэж нэгтлийг барьж ингэж дайраад гэсэн утгатай тийм мэдээлэл гаргасан байлээ. Одоо жишээ нь Монгол биш өөр гадны орны спортод авч үзэх юм бол яг саяны зүгээр нөхцөл байдал те. Хөлөг мөнгөд аяг их таардаг л та. Хөлөг мөнгөний талбайн гадуур нөгөө нэг лээдүүд байдаг шүү дээ. Ачаал мөргөөл ундаг те. За ялангуяа Манчестер Юнайтедийн Олд Траффорд сингэлтэх бол лээд талбайгаас лээд хүрэх замдаа одоо тоосох хэсэг байдаг байхгүй юу. Тэгээ жоохон урууга. Тэгээ тийшээгээ бол аягүй олон тамирчид ер нь бол ундаг. Ядж байгаад англи өөрөө ямар их бороо хуртаа те. Тэгэхээр тоглогч нар яг улаарцсан одоо нөгөө нэг бүх юм нь ялгарцсан хооронд өрсөлдөж байгаа тэр үед бол талбай хажууд руу би нэгээд түлхэж байгаа тохиолдолд аягүй их байдаг. Тэгээ Олд Траффорд руу яг тэндээс болоод бас аягүй их тоглогчид маргадаг. Гэхдээ зарим нь бол тэрийг яг одоо саяны хэлдгэр нөө зориг татварч хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ бол зүгээр спортын хэсэг гэдэг. Ер нь бол нэг гомдлоод байдаг. Яг хөө манай одоо бүхний төрөл төр нэг амар их харагддаггүй л зүйл л тий. Тийм учраас зарим одоо спорт сонирхогчдод илүү онцлог харагдаад байгаа юм болов. Одоо сумаар жишээ авъя л та тий. Сумаар ингээл жишээ авахд сумаач өөрөө бас бэртэж болох үйлдэл зөндөө байдаг шүү дээ. Тэгэд гарцсан багт ч гэсэн бүр гарцныхаа дараа ч гэсэн шидээл унагадаг цаашаа унагадаг тохиолдол зөндөө л байдаг үсттэй. Тэгээ бүгд тэрийг мэддэг хүлэн зөвшөөрдөг тий. Инерцээр очиод унагчаад яаж гарчаад авч нь хүртэл бүр хөлбөтөн дивжнээс нь унтал мөргөл гаргадаг тохиолдол өчнөө л байдаг шүү дээ. Тэр хүмүүс нэг бас яг Батцуур аврах дээр л энэ жоохон олон харагдав. Тэр харин хүн дээр фокуслаад ах шиг тийм хүн дээр жоохон фокуслаад ах шиг. Спорт нь биш. Тэгэхээр нэг үлийг спортын нэг хэсэг үйлдэл гэж хүлээн зөвшөөрөөд бас хараасаа л гэж ер нь бол хүсмээр байна. Тийм энэ бол бас авраг бол би бол үнэлдэг бас авраг надад бол үнэхээр таалагддаг. Гэтэ яг нөгөө талаасаа хин нэгэн бэрти
Кинтэсэ гэдэг. Өнцөг бол мэдээж байгаа. Гэхдээ энэ алтан цомын барилдаан бол өөрөө үгүйс маш гоё болж илээ. Тий, ер нь хормол зохион байгуулалтын бүх сонирхчдыг бол үнэхээр жаргаж байгаа шүү дээ. Энэ тасралтгүй барилдаан. Үгүй чи юу гэсэн юм бэ? Тэгэл ингээл нэг тойрог дээр 5 барилдаа л шүү дээ эн чинь тий. Тэгээд том цолтой бүгшнүүд бүгд л яг л нүгж үзэл гараад. Одоо нэг багт ингээ 8 бүх байгаа. Ямар нэгэн хэмжээгээр талбай дээр гараа барилдаж байгаа. Тий. Тэр ялдах хүнд бол томчууд нь олон барилдаа илүү хийж байна. Тэнгүүд одоо энэ чинь нөгөө нэг багийн спортчиг нэг тактик руу орж байгаа. Тий. Кинигээ гаргах уу? Аль үе дээр одоо жишээ нь аль бүх гарахын хинтэд дарах юм яах юм. Тий. Тэгэхээр ер нь бол сонирхолтой тал руу бол манай Монгол бүх яваад байна да. За. Сая Орхонбаяр гэдээ ярьлаа. Алтан цомд илүүрхэж гин унаагүй Physical Asia Netflix-ийн аль биесны контент дээр манай Орхонбаяр тэргүүтээ Монголын баг тамирчид оролцож байгаа те. Хэдүүлээ яг тэр одоо нэвтрүүлгийн спойлдад яг уу. Зүгээр эргэн тойронд яригдж байгаа зүгээр сэдвийг хальт дурдаад өнгөрье. Баннер дээр нь яг үндсэн нөгөө нэг thumbnail дээр нь манай Орхонбаярын тэр ямар гоё харагдсан бэ? Ямар гоё харагдчихлээ те. Netflix-ийн thumbnail дээр. Netflix руу ороод тэгээд тэрийг харна гэдэг бол бас өөрөө бас том гоё юм а тий. Үнэхээр гоё юм. Тэр чинь боддоо Монгол хэлтгүүдээр бусад орж байгаа оролцогчид тамирчид нь ямар том хүмүүс өнтэй олимпийн медальтнууд байна. Меню пакэж одоо юуныхаа Филиппинийхээ одоо баг гоод нүцтэй. Тийм шүү. Тэргэлжсэн нэр үндтэй үнэстэй тэр. Одоо Монгол улсын гоёд тамирчид ер нь Филиппинч хэлтгүй ер нь бол дэлхийн нэр үндтэй үнэтэй. Дэлхийн том Монгол те. Дэлхийн том. Тэгэл тэр нөгөө Австралийн бас том одоо тамирчид байна. Тэр Австралийн парк орчим чинь бүр амар од штэ. Австралийн Монгол тийм томчлууд байхад л манайх тэднэртэй мүр зэрэгцэл өрсөж чинь гэдэг өөрөөсөө гоё юм да. Тэгээд Монголын одоо баг тэнд сонгогдсон бас гоё шүү дээ те. Нэгдүгээрт хоёрдугаарт хүмүүсийн харж байгаа нөгөө нэг яг уу маргаан ямар ч спорт дээр ямар ч зүйлс дээр маргаан байдаг л та. Нөгөө нэг бүрэлдэхүүн дээр те. Йоо энийг авчихгүйсэн, тэрийг авчихгүйсэн. Яг үүндээ тим яриа бол надад үнэхээр хэрэггүй санагдсан. Тэн ярьслага өгсөн байсныг харсан нөгөө цаанаас нь одоо Netflix-ээс тавих шаардлага нэг хурдтай хүн, нэг хүчтэй хүн, нэг баланстай хүн гэдэг ч юм уу те. Ийм хүмүүсийг ингэж сонгож авсан байлээ. Яг тэрнэн тохируулаад ростер гарсан баг гэж би бол харсан. Тэгсэн. Тэгээд сэлгээний хин нэгэн тамирчин гинтвэл сэлгээний хоёр тамирчин бүртгэгдсэн. Тэр нь болохоор лав гэрэл тэгээд бас уран нугараач бигтэй байгаа тий. Эрэгтэй эмэгтэй хоёр тамирчин сэлгээнд байгаа. Тийм лав гэрэл сэлгээнд шүү дээ. Тийм шүү дээ. Яа. Тэгэхээр гэр байгаа ч тий. Тэгээ зүгээр бас нөгөө талаараа бодсон л доо. Яг нөгөө нэг одоо physical 100 эсвэл одоо энэ physical Asia дээр харагдаж байгаа. CrossFit-ийн тамирчид байсан. Айгүй харагдаж байна. Тэгэхээр зүгээр магадгүй дараагийн удаа хэрвээ зохиогдвол манай Монголын CrossFit-ийн төлөөллүүдээс оруулах гоё юм байна гэж харсан. Ер нь бол би дасгал одоо тэр хийж байгаа гүйцэтгэж даалгавруудыг харахад бол нөгөө CrossFit-ийн functional movement гэж яриад байдаг шүү дээ. Яг тийм юмнуудад дасгал бол аюу их харагдчихжээ. Тэгээ манай тулааны спортын бас тий од Шанс MMA клубын инхэрэл үнэхээр гоё харагдчихлээ. Тэгээ бас цаана шивчсэн үнэхээр гоё ярьж. Тэгээ яг би нэг зүйлийг уриалж хэлэх гээд манайхан тэр Netflix дээр орж байгаа те Альбисны бүрсэн Монгол сабтайтлтай орж байгаа контентийг Альбисны платформоос үзээрэй. Тэгвэл гоё шүү дээ. Илүү гоё шүү дээ. Тэгээ илүү чанартай. Яагаад вэ гэхээр энэ нэгт дараагийн Монголд орж ирэх Netflix-ийн за ер нь Netflix гэлтгүү те app бас ч гэдэм үү те Disney Plus ч гэдэм үү те энэ том одоо энэ дэлхийн номер одоо тэргүүлж байгаа энэ платформуд дахиж Монголд контент хийх нэг шалтгаан болох байхгүй. Тий. Одоо нөгөө Google Ads-ын дээр хүртэл орж ирээд манай Монголд YouTube-ээр мөнгө хийх боломж нь ч гэсэндээ нэгдэх байхгүй. Тэгэхээр Альбисны платформоос нь үзэхийн давуу тал гэж нэгдэгэрт байгаа. Чанарын өндөр төвшин. За нэг хэдэн дүүрэг гараад бид нар нэг үзчихгээд улаан сайтаас үзчихсэн. Нэгдүгээр тийч хөрөнгө оруулалт болно. Тэгээд цаашдаа нөгөө Монголын нэр гарна шүү дээ. Тэгээд Монгол савтан явж гин тий. Цаана чинь одоо нэг мэдээж цаанаас нь хинжил байгаа шүү дээ. Одоо айл локейшнээс хэрэг үзэлт ирж байгааг нь харж л байгаа. Тэгэхээр манай монголчууд маань аль бизнес одоо яг платформоос нь үзээсэй гэж уриалмаар байна. Netflix дээр гарч байгаа анхны Монгол сабтайтлтай контент. Тий. Бүр ямар таамтай бүр өө. Монгол таамтай тий. Монгол хүний таамтай гэж гоё үлээ тий. Гоё үлээ. Ингээл шууд ороод Netflix руу ороод ингээд харсан чинь орхон баяны дээр ингээд дэвэ зогсож байгаа юу гэж. Аа баг 7 хоногийн мигмар гарагт 2 дугаар орно тий. 2 эпизод ороо. Тэгээд сүүлийн 6 болохоор 3-3-оор ороод ер нь дуусах юм байлаа. Тэгэхээр зүгээр л хин нэг шүүмжлэхээс илүү зүгээр жаргаж үзээсэй. Шоу гэдэг утгаар нь үзээсэй. Яг үнэ. Тэмцээн биш, шоу гэдэг утгаас нь хараарай. Тэгвэл бас нэг юм байсан. Ингээд хүмүүс энийг тэмцээн гэж хараад байгаа юм. Тэгснэ тэр дугаар дээр нь манай Монголынхан тит амжилттай тэгж мэдээлэл оруулсан гэсэн. Би бүр тэрийг харчаад
Please наа чин үзээгүй хүмүүс байгаа штий. Аа. Тийм штий. Спойлер игээд Тэгэхээр эн чинь яг кинотой адилхан штий юм штий ингээд. Шоутай адилхан. Тэгэхээр тэрэн дээр гоё анхаарах гоё жаргаж үзээсэй л гэж бодож байна да. Яг. За, сагсаа ярих уу? Сагсаа ярих уу? Сагсаал яри те. За сагсаа яри. За шууд олон улсынхаа сагснаас эхэлчихөө. За тэгээ. Олон улсад East Asian Super League Асын үлгүүд баг маань талбай дээрээ 2 дахь тоглолтоо хүлээж аваад за юу болсныг хоёр гоё яриач. Үнэхээр гайхалтай. За би зүгээр шууд ингэ. Ян Миллер мэдэгдэл хийсэн. 40 оноо Хийсэн биш ээ. Хийсээр байна. хийсээр байна тий. Хийсээр байна. За тэр Ян Миллерийн 40 дахь оноогоо авчаад 3 шугамын араас шидэлтэй ундгаачаад ангиртэйгөө Бронкос хаан нэрийг ирэнгүүтээ ингээд талбаараа заадаг тэр celebration үнэхээр гоё харагдсан. Би бүр тэрийг харчаад за хасын үлгүүд баг үнэхээр олон улсын төвшөнд гараад ирсэн гэдгийг дахин батллаа. За Ян Миллерийн тэр шидэлт за тэр celebration бол яг тэр үйлдэл одоо баталсан үйлдэл нь байлаа гэж харсан. За Ян Миллер ч гэсэн энэ тоглолт нь үнэхээр онцгой байсан. 40 оноо авсан. За хоёр импорт юу нь бол хоёулаа онцгой байж чадлаа. Талбай дээр өгтөө нэмэх 38. Нэмэх 38 бодлоо юу гэсэн үг юм бэ? Талбай дээр 38 За одгийн манста гой тоглолтыг үзүүллээ. Хамгаалтын самбар үнэхээр батны гэдгийг харууллаа. 17 хамгаалтын самбар авсан байна. Нийт 21 самбар авсан. 21-с та. 21 самбарын 17 хамгаалтын самбар. За 19 оноотой дабл гүйцэтгсэн. Ийм тоглолтоо үзүүллээ. За ер нь хоёр одоо хасын үлгүүд багийн хоёр импорт тоглож ер нь олон улсын тавцанд бол үнэхээр гайхалтай тоглож та. Ялангуяа Ян Миллерийг бол сая хэллээ те. Үнэхээр олон улсад өөрийгөө үнэхээр хангалттай харуулах юм аа. Үнэхээр чадварлаг юм. Өмнө дугаар бид нар ярьчихсан шүү дээ. Үнэхээр нэг аларч муулаа гараад. Аларч муулаа гараад тэр эрх мэдэл тэр өөртөө гаргаж байгаа зай те. Тэр өөртөө ихтэй байдалд бол үнэхээр нээлттэй юм байна. За араас нь ярих тоглолч бол мэдээж манай Монгол тоглогч маш гайхалтай тоглолоо. За Барса ялангуяа Барса их аягүй сайн тоглолоо. Их хоёртой бол одоо юу ярих вэ те. За Азаа гэвэл бол 5 оноо авсан ч гэсэн хамгаалалт ямар үр ашигтай хамаг одоо ирч хүчээ хамгаалтан зарцууллаа те. Тэр Джейден Гарднер New Topic-ийн Джейден Гарднер дээр хийсэн Азагийн хамгаалтыг онцлмоор байна. Үнэхээр сайн хамгаалсан. Джейден Гарднер өмнөх тоглолтын дээр за би эхлээд New Topic-ийн нөө тоглолтуудын өмнөх тоглолтуудын бас яриа те. Манай Албрак Токиог очсон. Тэгсэн чинь New Topic-ийн очиж Албрак Токиод хожигдсон. Яг нь Албрак Токио очиж тоглосон л доо. New Topic-ийн 50-нд очиж тоглосон. За New Topic-ийн дараа нь яг 10 сарын 30-ны өдөр Жавун LG Сакерст очиод одоо Солонгос очиж тоглолт хийгээд очичээд талбай дээр нь Сакерсыг очичоод ирсэн. Сакерс. За тэнгуүтээ Монголд ирээд сая 11 сарын 1-ний өдөр Бронкостой тоглолоо. За тэг ингээ очигдлаа. Манай хот өкснэгтээ тэргүүлж байна. 2 хэсэгсэн байгаа. Ер нь өкснэгтээ тэргүүлэх юм байлээ. Тий, ер нь тэргүүлэх юм байна гэж ярьсан. Тэгээ одоо дараагийн тоглолт LG Sackersтэй 11 сарын талбай дээр хүлээж байгаа. Тий, талбайд бол одоо энэ нэг home game хийгээд байгаа шүү дээ. Талбай дээр ирж тоглоод нөгөө талдаа очиж тоглоод байгаа. Тэгэхээр ер нь бол бүс дууга багтаага 2 тоглолт хийж байгаа тий. Нэг багтаага 2 тоглолт хийж байгаа. Тэгээ талбай дээр хүлээж авсан гэдэг утгаараа манай үзэгчд ямар гоё үзье. Бүгд улаан өмсгөлтэй очоо те. За улаан өмсгөл байхгүй маа гэхэд улаан цамц улаан одоо юу гэдэг жерси те. Ямар нэгэн зүйлээр тэр сошиал өрөөс гайгүй гоё явсан. Гоё явсан. Сэрийг ч гоё дэмжсэн. Би бол бас үзсэн үзэгчдэрээ бас гоё бахархмаар байна. Үнэхээр гоё дэмжсэн. Ямар гоё өмсгөлтэй тоглолтууд болоо те. Мөхчингээр л бахархлаа. За наад чи амар гоё болох хэрэгтэй байхгүй юу? Тийм шүү дээ. За чи яага энийг гэдэг. Үгүй. За хасын хүлгүүд баг те. Азад өрсөлдөж байна. За яг энийг ярихаас өмнө Ян Миллер Монгол тоглогчтой хайрыг улам татсаар байна. Түүнтэй адилхан фэнүүдийн хайрыг татсан нэг ирхэм гарч ирсэн нь SG багийн эзэн мөнхчин. Хүлгүүдийн өмсгөлтэй сууж ямар гоё харагдсан. Өмнө өөр өмсгөлтэй гарч ер нь үзчихсэн тохиолдлыг санаж хамгийн сүлд. Эпс л та. Харин эпсээс өөр авгүй шүү дээ. Санаж нөө. Санахгүй. Тэгээ нөө юу шигшөөгийн тоглолтын дээр бас магадгүй. Шигшөө өдөр бол Монгол өмсөж байгаа л да. Тэр нь баг дэмжиж байгаа тал дээр. Өөр багийн өмсгөлтэй. Өөрийнх нь хэлсэн ч гэсэндээ бид нар дээдлиг дээр өрсөлдөгчдөө тий анмаан үзэлсэн. Гэтэ олон улсын тавцанд бид нар чинь нэг Монгол байхгүй. Тэр бол өстой үнэхээр хайр өргөн байсан. За би бас энэ East Asian Super League дээр бас нэлээд тоглолтуудыг тоглогчдыг бас онцломоор санагдсан. За Jaden Gardner гэдэг New Topic-ийн одоо point leader те. 2000 оны залуу Европын лигээс Германы лиг тоглож байгаад New Topic-ийн одоо энэ нөлөөллөөс эхлээд тоглож байгаа. Өнгөрсөн жилийн New Topic-ийн бүрэлдэхүүн бол бүтэн өөрчлөгдсөн. Нэлээд сайн өөрчлөгдсөн байлээ. Ялангуяа импорт тоглогч дээр нэлээд сайн өөрчлөгдсөн. За бас нэг тоглогч Aston Day яг. Энэ тоглогч Спурс тоглож байсан. Спурс тоглож байсан тоглогч байлээ. Би хаана харлаа гэдэг. Тэгээд тоглолчийн ороод үзсэн чинь
2009 оны NBA-ийн драфтын 1-р тойргийн 15 дахь сонголт. Detroit Pistons багт. Драфтлагдсан ийм тоглогч. 14-өөс 15 оны үеэрэл хүртэл NBA тоглож байгаад за 5.6 оноо дунджилж байсан. 2.2 ассист. 3.1 самбарч илээ дунджилж байсан ийм тоглогч сая Монголд ирээд тоглож байгааг харсан. Би Pistons-ийн jersey-тэйгээр нь тайсан шүү дээ. Яг драфт тавсан. Spurs тоглож байсан. Spurs тарсанаа бүр аягүй сайн санаа. Яг энэ төрхөөрөө Spurs байсан. За ийм тоглогч байла. За бүр тоогоо болцсон байгаа. Яг тийм билий. За тоглож лээ гэдэг. За Sakikini. За энэ бол пластин гаралтай тоглогч. Хиттийн CBA лигт одоо аягүй олон жил тоглож байгаад энэ жилээс 50-ны лигт. За CBA-д бол бүр нэлээд алдартай юм тоглогч юм байна. За Азийн өрөөнд зохион байгуулагдсан FIBA-гийн тэмцээн дээр одоо хамгийн өндөр оноо авч исэн тоглогчийн 2 ч ихтэй юм байна. Sakikini гэдэг. Чөлөөт шидэлтийн хувь аягүй өндөртэй. За 88 он төрсөн. Туршлагатай тоглогч. Шидэлтийн техник гэсэн гоё юм лээ. Үнэхээр гоё юм билээ. За дараагийн тоглогч нь болохоор Joseph Lin. Jeremy Lin-ий дүү Joseph Lin. Би ч одоо дүү нэхэр эхэлж авах юм бах гэж одоо 33 настай юм ба шүү дээ энэ жил. За нэлийн тийм туршлагатай тоглогч байлээ дээ бас. Томчууд ирсэн байна. Тий, номчууд ирсэн байлээ. За дараагийн тоглолтын дээр болохоор за би шууд үргэлжлэл явчих. Sackers, LJ Sackers. За энэ багийн бүрэлдэхүүнийг бас нэлийн судалж үзлээ. Солонгосын дээдлигийн авраг баг. За Майкл Эрик гэдэг тоглогч байгаа. Нэгэр гаралтай. 2012 онд NBA андрафтаар Cavs андрафтаар орж исэн юм тоглогч 88 он төрсэн бас. Туршлагатай тоглогч бас оноо нэлийн өндөр авч байгаа. Одоо ростерт ороо явж байгаа. Philadelphia 76 Orlando Magic багуудын Summer League тоглож исэн. Хоёр багаас. За тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө олон улсад нэлээд олон орнд тоглосон байлээ дээ. За тэгээд сая энэ үлрээс эхлүүлээд Sackers, LJ Sackers тоглож байгаа ийм тоглогч байна. Карл Тамайо гэдэг Филиппин гаралтай тоглогч байгаа. Энэ болохоор Японы B лигт очиод авраг авцсан. Тэгээд өнгөрсөн жил KBL-д авраг авцсан. Тэгээд одоо ингээ бүрэлдэхүүнт ороод явж байгаа ийм тоглогч байлаа. Asim Maria гэдэг тоглогч. Энэ болохоор Египт гаралтай. Евролигт тоглож байгаад 2021 оноос эхлүүлээд одоо энэ LJ Sackers багт. Айгу олон жил. Одоо нэг сүүлийн 3 жил, 4 жил тоглож байгаа ийм тоглогч байхгүй. За ингээд гадаад тоглогч бол юм байна. Дотоодын бас тоглогч нар Солонгосын тоглогч нар бол нэлээд олон байлээ. Бас рострийг нь халаа харж байгаа. За энэ 3 тоглогч яг гараа нь үндсэн одоо гол бүрэлдэхүүн гэж нэрлэж болохоор ийм бүрэлдэхүүнтэй тоглогч байлаа. Тоглогчтой баг байлаа. Өнгөрсөн жилийн гэхдээ авраг авсан бүрэлдэхүүнээс жоохон суларсан гэж ерөнхийдөө уншсан мэдээллүүдийг уншиж хахад өнгөрсөн жилийн авраг авах бүрэлдэхүүнд байсан тоглогчдоос 2 импорт нь байхгүй гэж байна. Тий, гол 2 импорт нь байхгүй. Тэгээд энэ жилээс эхлүүлээд одоо тоглож байгаа Карл Тамайо, Asim Maria, Michael Eric гэдэг энэ 3 тоглогч яг импортоор талбайд гарч ирж байгаа юм байна. Нөгөө нь юутай хийсэн тоглолт, Newtopek хийсэн тоглолтын хайлайтын зүгээр харсан. Ер нь бол бас их хурдан баг байлээ. Хурдан тоглохоор ер нь их оноо авдаг. Тэгээд 3 шидэлттэй найддаг. За тэгээ саний хэлсэндээ нөгөө нэг дүүийн импорт тоглогч нь бол яг доороо үлдээд бусд нь бол үнэхээр яг тойроцгосоо шидчихд юм билээ. Асураг Токио бас яг тийм бил шүү дээ. Тэгээ ер нь бол манайх хацын үлгүүд хурдаар бол дутхгүй. Ягаад дутхгүй ижлэгэн яана. Тэгээ манайх юу илүү вэ? Талбай дээр вэ? Тэгээд хамгаалт маш чанга байгаа. Тэгэхээр манайх бол 11 сарын 5-нд болох гэртээ хүлээж авах тоглолтыг бас хожих гэж хараад байна. Тий. Ер нь бол нэлээд фаворит баг нь бол ялчгүй Хас Бронкос байлээ. Ер нь фаворитаар нэрлэгдэж байгаа баг. Тийм шүү дээ. Хэсгээ тэргүүлж гин. Тий. Гэртээ тоглож байна. Home game хийж байна тий. Тийм тэгэхээр бас Азийн төвшөнчтэй Азийн томоохон лигүүдэд үнэхээр амжилттай үзүүлж байгаа хасын хөтөлбөр багийнхантаа бас амжилт хүсье. Амжилт хүсье. За тэгээ дараагийн тоглолтын бүгдээрээ бас адилхан бүгдээрээ очиж гоё дэмжиж улаан өмсгөлтэй гэж дэмжиж тийм ээ. Тийм шүү дээ. Эхний тоглолтод болсон юм хоёр дахь дээр бүр л илүү бай та хэдүүлээ. За дээд лигийн яриараа хэдүүлээ ороход одоо бол холбооны цомын тоглолтууд явж байгаа. Гэхдээ холбооны цомын өмнө өнгөрсөн 7 хоногт эрэгтэй багуудын 4 тоглолт, эмэгтэй 2 тоглолт өрнөсөн байгаа. За, дээд лигийн тоглолтуудаас гадна бас шилжилтүүд болсон байгаа. Энд дээр болохоор 2 дасгалжуулагчийн одоо мэдээлэл албан ёсоор баг баталгаажж явах шиг байна. Тэгээд Циполис тий. За, Циполис дасгалжуулагч Зохон Brothers багт албан ёсоор нэгдсэн мэдээлэл өнгөрсөн 7 хоногт гарсан шүү дээ. За, тэгээд бидний сайн мэддэг 3-3-ийн тулаг дасгалжуулагч Ховд шанхрууд багтаа буюу дээд лигтээ эргэн иржээ. Ахлах дасгалжуулагчаар ирж байгаа. Тийм, ахлах дасгалжуулагчаар.
Хэд хэдэн багаас бас санал ирсэн гэсэн шүү те. Тэгээд хов шонгорууд багийн ахлах засалжуулагч Манч Сүрэн ч гэсэн өөрөө бас хэлсэн байлээ. Би өөрөө эргэрүүлж аваад за туслахаар үргэлжлүүлээд хов шонгорууд дээр ажиллая. Хов шонгорууд баг угаасаа ахлах тасалжуулагч дээр тасалжуулагч ер нь зах зээлээс хайхсаар байсан. Тэгээд Монгол тасалжуулагч яах вэ, гадаад тасалжуулагч яах вэ гэж хайж хагаад эцэстийн сонголт нь тэгээд гавьяд тулах тасалжуулагч болж байна. За Цэпэлс тасалжуулагчийн хувьд бол Цохон Бродерс багт нэгдээд удааг байхдаа баг үргэлжлэл өгөөд баг буцчих шиг байлээ. Тэгэхээр тэгэхээр Цохон Бродерс баг бас тасалжуулагч ирэлт гарсан байна. Дахиад гарсан байна. Тэгэхээр энэ ойр ойрхон одоо энэ иймэрхүү зүйлс болохоор багийн амжилт бол бүр шууд утгаараа нөлөөлнө шүү дээ. Тий. Ялангуяа Цохон Бродерс баг шиг ийм одоо өнгөрсөн Солонгос коучтай байсан тий баг 3 4 жил нэг системээр явцсан баг гинт өөр систем орж ирээд тасалжуулж байгаа. Хэцүүлтэй шинэ систем. Ялангуяа бүр үлрэлийн дундуур бол тий. Үлрэлийн өмнө яг нөгөө үлрэлийн өмнө энэ дэр системээ басуулаад бэлтгэлийн дэр хийх. Тэгвэл тэр системээр хожихгүй байдна гэдгээ ойлгочоод болж байгаа бол бас зөв шийдвэр. Тий. Эртхэн муухарлаа зүтгүүлээд авахгүй байжгаад шинжилт хэрэгтэй байна гэдээ харсан болсон. Энэ лайлал талдаа л баг тий. Тэгэхээр багийн удирдлагууд өөрсдөө яаж хийсэн ийм шийдвэр гаргалаа. Гэхдээ одоо зах зээл дээр яг Монгол дасгалжуулагч байгаа юу? Хэрэв Монголыг авъя гэвэл зах зээл дээр үү? Хэцүүлтэй. Яг одоогийн байдлаар хамжид л байна да. Солоогоос болоо тий. Гэхдээ ер нь байгаа. Хэрвээ цаг хугацаа алдахгүй гэвэл мэдээж Монгол баг. Жохо эрсдэл гаргаад цаг хугацаа алдаад авъя гэвэл мэдээж гадны тасгалжуулагч л байх л та. Яг би ингэж ярьд юм. За Итүгээр үсэд манай баяр цагт тасгалжуулагч те. Баяр цагт тасгалжуулагч ингээд шинэ систем суулгадаг гэхээсээ л те системийг хөгжүүлдэг тасгалжуулагч санагддаг байхгүй. Яг тэрэн шиг баяр цагт тасгалжуулагч уул чадвартай тийм ээ. Системийг нэг хөгжүүлээд явцдаг тийм тасгалжуулагч байвал тийм тасгалжуулагчийг олж чадвал Цохон Бродерс багийн хувьд ашигтай болов гэж би хараад байгаа. Одоо хугацаа алдахгүйгээр. Улирал эхэлсэн явж шүү дээ. Одоо улирал эхлээд 3-1 нь явчлаа шүү дээ. Тэгэхээр яг ийм цаг хугацаан дээр бол системийг өөрх нь үндсэн тоглолчдын ур чадвар дээр нь суурилсан системийн өмнө суудсан байгаа систем дээр нь багахан өөрчлөлт оруулаад хөгжүүлждэг тийм тасгалжуулагч байвал Цохон Бродерс багийн хувьд ашигтай болов гэж харж байна. Тэгэхээр хэцүү юм те. Байх болов. Би дээрээс нэг юм хов чонхрууд багийн хувьд зөв шийдвэр гаргасан болов. Байж болох шийдвэр шүү дээ. Тулаа тасгалжуулагч өнгөрсөн жил Inutiest хэлчиг багийг удирдаад доошоо унаад плейнд 2 очигдоод хөгжлийн рүү унсан шүү дээ. Тэгэхээр ингэж унтсан багийг өөртөө гарч ирсэн баг байж ингэж коучороо тавих зөв шийдвэр юу юм. Ер нь нэг хийж чадаагүй ажлыг дахиад өгчлөө гэж хэлэх гээд шүү дээ. Юу гэж бодож байна. Яг өнгөрсөн жилийн Inutiest хэлж бүрэлдэхүүний хувьд зүгээр аваад үзье. За тэгээд хов чонхрууд багийн бүрэлдэхүүнийг харьцуулаад үзье. Миний бодлоор өнгөрсөн жилийн TLG дажгүй тоглолт. Бүрэлдэхүүн бол дажгүй байсан шүү дээ. Бүрэлдэхүүнээс гадна тоглолтын арга барил гэсэн зарим тоглолтууд дээр айгүй гоё өрнж байсан шүү дээ. Тэгээ нөгөө залуучуудтай те өндөр яг нөгөө нэг туршлага дутж байгаа, бие дутж байгаа гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаас одоо дутуу байснаас биш. Ер нь бол зарим тоглолтууд дээр их гоё тоглолтууд гарч ирсэн. Тэгэхдээ энэ удаа болохоор хов чанхрууд дээр легонрууд байна. 2 3 байна уу те? 3 легендер. Тий. Тэгээд ер нь бол бүрэлдэхүүний хувьд боломжийн гэж хараад байгаа шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн жилийн амжилтыг магадгүй дагуулчих юм болов. За тэгэхээр харж ий те. Ер нь бол одоо дөнгөж ажиллаа авч байна те. Нэг тоглолтод оролцоог нэг тоглолтод оролцоолаа. Оролцоог байгаа те. Оролцоог. За тэгэхээр тоглолт оролцоод ямар хайлг үүдээр харна те. Манай тулаад солилцогч бас техникийн алдаад унталтыг алдартай шүү дээ. Тийм шүү дээ. За яг тэгээд амжилт хүсье. Би бол ховч нохрууд багийг за нэг буруу шийдвэр гаргацсан гэж бол бодохгүй. Гэхдээ зүгээр тэгж байж болох уу гэж асуусан. Буруу гэж би бодохгүй. За тэгтээ яг багийн амжилт нөлөөлөд ирэхээр багийн амжилт ингээд нэг жоохон унаад ирэхээр хамгийн түрүүнд тасгалжуулагчаас багийн удирдлагууд алдаа хайж эхэлдэг тийм. Ер нь бол яг системдээ болохгүй байгаа даа яаж нээж ийн гэдээс ер нь бол тасгалжуулагчийг яг эхлээд хариуцлага хайж эхэлдэг тийм. Тэгэхээр за яхаа гэстэ жинк улирлын төгсгөл харъя да. За тэгээд маш удаан хугацаанд бас маргаантай байсан налах бизон болон санчрын асуудал нэгдэл рүүгээ шийдэгдээд Omni Эрдэнэт Miners багт гавьяат тамирчин томлогын санчир нэгдлээ. Иргэн дээдлэгтэй ирлээ. Иргэн дээдлэгтэй ирлээ. Иргэн Miners-тай нэгдлээ. За би Shape-ийн хувьд бол харахад бол гоё харагдчихлээ. Энэ бол Shape форум бол нэлээд гайгүй харагдсан. Зүгээр яг багтаагаа бэлтгэл хийгээл яваад байсан
ер нь бол яваад байсан тийм ээ. Багийнхаа бэлтгэл байн хамрагтай яваад байсан гэсэн боловч талбай дээр гарсан тоглолтод ажигдсан. За хэлүүлээ ингээ шууд тэр тоглолт руу нөрөө ярьчих. За Сэлэг Боднос баг Omni Эрдэнэт Miners тоглоод Боднос 72-70-аар ерөөдөө хоцсон. Тэгээд энэ тоглолтын дээр Miners-ийн талаас юу болгосон болоогүйг санчиртай бас холбоод ярив те. Тэгээ. Баясаа байгааг үстэй. Тэгээ баясаа нэгдүгürt тэр тоглолтод оролцоогүй. Яг баясагийн оронд одоо санчир гэх юм уу те. Ер нь сэлгийнээс нь тоглоно шүү дээ. Зүгээр би яг шууд л бөмбөг санчир хитрхийн өөр тэр удаага жоохон нухсан асуудал гараад байсан. Ер нь яг тийм алдаа харагдаад байсан. Тэрнээсээ бол нөгөө тоглогч нар зарцсан гэж ярьдаг шүү дээ. Сүүлдээ ерөнхийдөө жоохон тоглогч нь зарцаад гээд оноо юунууд нь багасаад ирж байгаа. Тэгээ санчир өөр тэр хитрхих бөмбөг удаасан. За олон шийдэл гүйцэтгсэн. Давталгаа ер нь санчираар голцоо яваад байсан. Энэ жоохон алдаа болсон юм болоо. Бөмбөгийн шилжил жоохон багтай байлаа гэж харсан. Тэр тоглолтын дээр. За тэр нь ч ерөнхийдөө батлагдж байгаа юм шиг ер нь бол Боднос багт ялагдтал үлдээсэн. Надад болохоор эсрэгээрээ Сэлэг Боднос маш гоё төлөвлөгөөтэй гарч ирсэн гэж хараад байгаа. Яасан бэхээр багийн уураг тариг болсон Болор Эрдэнэгийг бүтэн талбайд задлаад орж ирснийхэн дараа дандаа тухгүй бөмбөгийн дандаа тухгүй дамжуулсан. Ерөөсөө яг Miners-ийг хүсчихсэн бөмбөг бүх одоо товтлооны юу болкагаар явж байгаа шүү дээ. Ер нь бол чухал үе. Тэр болгон дээр нь шууд даблчаад юм уу Болор Эрдэнэгийг яг бодож байгаа хүссэн газар нь дамжуулдаггүй дандаа сул юм уу нөгөө нэг бөмбөгнөөсөө зайлсхийхээс өөр аргагүй байдалд оруулж хамгаалаад байсан нөгөө маш зөв хамгаалт гэж би харсан. Болор Эрдэнэ өөрөө тэрэндээ маш тухгүй байсан. За тэгээд суларчсан тамирчид хийсэн ч гэсэн тэр шийдэлтүүд нь унсангүй яг Omni Эрдэнэт Miners багийн тэр бэлдсэн системийн тоглолтууд хараахан үнэхээр үр дүнтэй гаргаж ирч чадаагүй. Тэгэхээр би эсрэгээр Бодносыг маш сайн хамгаалсан, маш зөв тактиктай гарч ирсэн гэж бодож байна. Тийм учраас тэд нар ажилласан байна. Тэгээ хоёр багийн хувьд гэхдээ бүрэлдэхүүний хувьд аль аль нь бүрэн биш л тоглосон л тийм. Тэгэхээр энэ тоглолтыг яг бүрэн дүгнэх хэцүү. Гэхдээ зүгээр тоглолтын хувьд авч үзгээд Бодносын талаас хамгаалт гоёлсон юм байна. Нөгөө талаас Эрмэнэгийн хувьд болохоор миний өнцөг бол яг бөмбөг жоох хитрхи жоохон нэг тал руугаа болоод ирсэн болов гэж харж байна. Өнгөрсөн 7 хоногийн хувьд Захын Brothers баг 2 тоглолт хийсэн. За эхний тоглолтоо болохоор Дархан United багтай хийсэн. Хоёр тоглолт нь Ховд Шонхрууд. За нэг хожоод нэг хожигдсон. За Дархан United баг болохоор удирдлын 2 дахь хожлоо авлаа. Ер нь 2-оос ч илүү хожих байсан. Ер нь бол Дархан United багийн хувьд л чи нөгөө нэг AFC тоглолтыг яриад байна. Тэрийг ярьж гин бас өөрч тоглолтууд бас орж ирж гин. Ер нь бол Дархан United багийн хувьд л 2 байтугай хожтой одоо явж явах хэвээр ёстой ч байх тий боломжтой байсан. Тэгтээ харансан. Тэгтээ 2 ажлаа авч чадлаа. Хэрэгтэй ажил. Маш хэрэгтэй ерөөсөө. Ер нь бол хэлээд байгаа ш. Тоглолтын хожил болгон маш чухал байгаа юм хэлэгдэж чинь тий. Нэг жижигхэн хаяг тоглолт гэж ер нь бараг байхгүй ш. Байхгүй. Өнгөрсөн дугаар дээр хэлжсэн шүү дээ тий. Нүдэрийн зурал тал нь яваад тэгээд дуусчих шүү. Тэгэхээр ёстой нэг хожиход л нэг доошоо унах магадaltaй багуудын хувьд бол 8 тарианы л хожил болчихж байгаа юм л та. За эсрэгээрээ Захын Brothers багийн хувьд Ховд Шонхруудыг хоцсон. Энэхүү тоглолтод эсрэг талаас нэг шилжилт хөдөлгөөн болсон байгаа. BCH Knights багаас Ховд Шонхрууд руу Батуйг шилжиж орсон байгаа. Ер нь Батуйг Knights тоглохгүй байна те. Яг багийн удирдлагуудын зүгээс ч гэсэн Батуйгийн үед ч гэсэн яг ихний удирдлагын тоглолтуудыг хараад ер нь албаа дээр маш бага минут гаргасан тий. Яаж ч дижилхэн байрлал маш олон тоглогчд байгаа. Тийм ч учраас Батуйг өөрөө ингэж хийдсэн баг. Ховд Шонхруудад очиод өөрийгөө харуулах цаг минут маш олон өгсөн. Эхний тоглолтоос харагдсан. Батуйгт бол маш олон минутыг өгсөн. Өөрөө тэр минуттай ихтэй гэж бас багийнхаа онооны лидерүүд Монгол улс чиглэл лидер байж бас маш өндөр оноо авалтыг үзүүлсэн. Гэхдээ харамсалтай баг нь хожигдсон. Сүүлийн 3 жил үү зээлэр тоглолцлоо шүү дээ. Зээлэр. Тийм. Хідэн дөргөж зээлээд байдаг байхгүй. Зээлэр гээл яваад гэх. Нэг эрдний багийнхаа бэлтгэлд орж байгаа. За би явлаа гэж явдаг. Тэгээ Батуйгийн хувьд бол гэхдээ хувь төлөгчийн хувьд бол сайн мэт юм. Тэнд бол өөрийгөө харуулах. Тэгээ тоглох минут гой тогтсон. Гой. Жижиг санчир гэдэг лөө. Тий, ер нь бол хурдтай, дайчин, шидэлтэй бол шидэлтэй. Тий. Батуйгийг харахад надад зүгээр энэ Барса Батуйг ярьж байгаа төстэй тий. Тийм ер нь төстэй арга барилсан тий. Орцтой. Тэгэхээр маш гоё тоглогч багаас олсон байна. Шилжилт хөдөлгөөн хийсэн байна. Тэгээд шинэ дасгалжуулагч, шинэ Монгол тоглогч легионерууд. Тэгэхээр амжилт хүлээх шаардлагатай болж байна да Ховд Шонхруудаас нөгөө талаараа. Захын Brothers багийн хувьд бас хэрэгтэй ажил авлаа. Бас л Захын Brothers багаас 2-3 тоглолт хоцсон тоглолт алдсан ш. Дандаа эцсийн мөчүүдэд. Энэ 4-р үе дээр тоглолтоо. 4-р үеэс гадна бүр яг эцсийн минут секундэд хожигдоод байгаа байхгүй дандаа.
Тэгээ тэр байдал нь ч гэсэн өөрсдөд нь тэгж хожигдоод тахаар ер нь багийн сэтгэл зүйд амар нөлөөлж шүү дээ ер нь бол тий. Дандаа сүүлийн 1 минут 2 минутанд хожигдсон тий 7-8 оноор хожиж байгаа 5-6 оноор хожиж исэн мөчүүдээ дандаа алдаад хожигдоод тахаар ч ер нь л хэцүү болчих шүү дээ. Тэгээ харин тэр зүйлээ давж гараа тэр хов чонхруудыг хожоод илж тожлоо авлаа. Тэгээ Brothers багийн хувьд одоо хэлсэн тий одоо ахлах тасгажуулагч хайж байгаа учраас гой тасгажуулагч иржүүл Brothers бол үнэхээр үзтээ. Хөөе. Дасгалжуулагч улирлын дундор солигч чад ингээ баг 3 баг байна тий. Метал, шонхрууд тэгээд Brothers. Энэ 3 багаас хоёр амжилт хүлээж ер нь болж чадах уу? Одоо энэ нөхцөл байдлыг харахад амжилт нь өөрөө юу юм гэдгээс шалтгаална л да. Авраг юм уу? За мэдээж авраг гэдэг бол одоо өөрөөсөө л болчихно л доо. Би бол зүр плей-оффын шат, плей-оффын ихний шатл гэж ярмаар байна. Mongolians, Цахан Brothers зэрэг багуудыг бол плей-оффт орвол энэ том ер нь бол нэлээд том. За тэгвэл тэгээ. За ховч анхрууд Цахан Brothers орох уу плей-оффт. За би бол Brothers-ийн хувьд бол боломжтой гэж харж байгаа. Ер нь бүрэлдэхүүний хувьд ч тэр за системийн хувьд ч тэр боломжтой гэж харж байгаа. За яг хуу плей-оффын одоо бид нар яриад байгаа тийм ээ. 1-5 дугаар байр өрсөлдөөн бол үнэхээр чанга байгаа тий. За 6 7 8 дээр бас өрсөлдөөнтэй л нэлийн өрсөлдөөнтэй. За ер нь тийшээгээл үзэх боломж байна л гэж харж байгаа. Brothers багийн хувьд. За ховч ханхруудын хувьд бас одоо ингээ жоохон бүрэлдэхүүн зузаан болж ирж байна тий. Дасгалжуулагч бас дасгалжуулагч байна. Гэхдээ шинэ орж ирж байгаа баг тий. Туршлага арай жоохон дээдлигийн туршлага арай жоохон багтай байж магадгүй. Тэр утгаараач бас яг плей-оффын байралд гэхээс илүүтэй зөв плей-энд магадгүй гэж би бол бодож байна. Ховч ханхрууд гэхдээ ямар ч багтай нэг гэн тоглоё гэвэл бараг шааш шүү. Яашуу. Шааш юу. За нэг тоглоод чийд гэвэл өста ногцсон шээ. За тэгвэл метал нөгөө томчуудтайгаа зэрэгцээд үүсэх ёстой баг штэ. Дасгалжуулагч амжилтанд нь хэр нөлөөлөх вэ? Одоо харин ямар дасгалжуулагч шинээр авчрах бол эсвэл яг ингээд гаавал дасгалжуулагчаар явах уу гэдгээс шалтгаалах тий. За тэгээ бас импортын асуудал байгаа штэ. Зарлаг нэг импорт 2 импорт байгаа л да. Нэг импорт зарлахаар байгаа тий. Одоо нэг импортын орон зай байгаа. Аз импортын орон зай байгаа тийм ээ. Аз ч байгаа дахиад юу олон улсын тоглож тавьчих боломжтой. Яг нь солиод авчих боломжтой байгаа тий. Тэгэхээр яг би нөө өсөөгийн тамбыг харчаад за 6 гэдээ харсан гаргацсан байсан. За ер нь л бас нэг тэр хавцал үзэх болов гэж харж байгаа металлыг энэ жилийн хувьд. Туршлагатай бүрэлдэхүүн бол байгаа. Нөхөр туршлагатай за манай жижигийн хувьд те. За маргад энэ жил ямар гоё байгаа лээ. Гэтэ маргад дээр одоо багууд ингээд эхнээсээ ингээд хамгийн ихний тоглолт нэр маргад үнэхээр онцгороо ихний тоглолт онцгороо эхлэнгүүт маргад дээр гүйцэтгэж чинь хамгаалалт илүү сайн төвлөрөөд тийшгээ фокуслаад ирж байгаа тийм ээ. Тэгээд эхлэнгүүт багийн тоглолт жоохон унах маягтай болох гээд байна. Маргадаар ер нь их тоглоомнууд явах гээд байна. Энэ дээрээ бас нэг жоохон өөрчлөлт хийгээд өөр хувилбарууд гаргаж ирэхгүй бол маргад дээр ингээд жоохон шахаж хамгаалах, маргад дээр илүү төлхөө юу дабл эм энэ хийгээд хамгаалаад эхлэнгүүт багийн тоглолт жоохон унах гээд байна. Довтлогоо жоохон дэрцсэн унах гээд байна гэж харсан. Тэгэхээр нэг тоглогч дээр биш ер нь бол ингээд багаараа хэдин юм хувилбарууд илүү жоохон олон зузаан болох тусмаа илүү нөгөө багаар оноох чадна нэмэгдээд ирэх юм бол метал бол боломжтой. Ингээд бид нар тэр туршлагыг бас дутуун болохгүй шүү дээ. 3 жил дараалаад финал гараад ирсэн баг. Магадгүй бас ингээд нэг жоохон ростерэн дээр жоохон өөрчлөгдөд л дээшээ үзэх боломж биш шүү дээ. Энэ бол эхний 5 руу ч орох боломж байгаа. Яг хөө тэгээд яг эхний 5-аас орох юм бол би бол 6 дээр метал гараад ирэх болов гэж харж байгаа. Одоо нэг Аз импорт дээр нэг гоё чамин шидэгч авчираад ер нь шидэгч л одоо хэрэгтэй байгаа тийм. Нэг гоё чамин шидэгчтэй, нэг гоё импорттой, үнэхээр гоё импорттой болчвол метал бол үнэхээр эхний 4 5 орж одоо нөгөө одоо яригдж байгаа контендер том багуудтай үзэн штэ. Өөрөө контендер баг штэ. Яг нь одоо иши башаа штэ. Хэрэв металд байсан бол ер нь бол нэлийн дэше сайн үзэх болов гэж боддог. Гэхдээ ер нь бол нэг сайн гоё Аз гоё шиддэг юм шиддэг тийм. Ялангуяа Япончууд олсон дээр олдсон штэ. Олдно. Тэгэхээр тэр дээр арай алдан одоо өөсө хайгаад хайж байгаа хөө. Тий хайж байгаа. Бидний хэлэлгүй гэж байгаа. За металлыг ярьсан дээр хэдүүлээ цаашаага металтай холбоод ярих юм бол Монгол тоглогчид нуроо зөвхөн Монгол дасгалжуулагчтай, зөвхөн Монгол тоглогчтой үндэсний холбооны цомын тэмцээн гэж одоо энэ жилээс эхэлж штэ тэ. Монголын сагсан бөмбөгийн холбооноос энэ жилээс цааш энэ нэвтрүүлж байгаа хамгийн том ажлуудын нэг бол энэ холбооны цомын тэмцээн болчиход байгаа. Зорилго нь бол угаасаа ойлгомжтой. Монголын яг өөрсдийн юу сагсан бөмбөгийн холбооны брендтэй буюу яг Монгол тоглогчтой ингэж
олон улсад харуулах, бас дотооддоо өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, Монгол болгочдын хоорондын чадварыг сайжруулах тийм ийм зорилготойгоор хийж байгаа лиг. За дээрээс нөгөө хөгжлийн лиг бол оюутны лигийн багууд туршлага суулгах тийм туршлага одоо солилцох гэж ярьдаг тийм ээ. Тиймэрхүү байдлаар ерөнхийдөө зохион байгуулж оюутны лиг, хөгжлийн лигийн багуудыг хамруулж байгаа ийм холбооны цомын тэмцээн байгаа тийм ээ. Тэгээд эмэгтэй 16 баг, эрэгтэй 32 баг оролцсон. Сая Ермөнийг хэлдэг шиг хөгжлийн лиг болон одоо оюутны лигийн багууд ерөнхийдөө орж ирж байгаа. Тэгээд Шагналын сангийн хувьд авраг баг 100 сая төгрөг. За дэд авраг 50 сая, 3 болон 4-р байранд 25 сая. Яг эхэлж байгаа гэхэд бас Шагналын айгу дайггүй. Яг гой Монгол болгочдороо хувааж аав тий. Тэгээ тэр нь гоё тий. Чи импортуудтай өгөхгүй юм уу? Өгөхгүй шүү дээ. Оролцоог байж мэдээж тийм л те. Яг гой монголчууд дээр 50-тэй сайхан. Тийм. За цомын аваргууд болохоор 12 сарын 29-нд тодорхой юм байна. За энэ өдөр болохоор мэдээж үндэсний эрхчлөлөө тусгаар тогтнолоо сэргээсний өдрөөс гадна Монголын сагсан бөмбөг FIBA дэлгэсний 25 жилийн ойд тохиолдож байгаагаар онцлог юм байна. Тэрийг өөрөө Бацангал захирал өөрөө ярьжсэн л та. Подкаст амарчгийн подкаст дээр ярьжсэн тий. Албаар энэ өдрийг ер нь бол энэ өдрийг сонгосон маш олон түүхэн ач холбогдолтой өдөр учраас 29 гэхээр бас гоё яваас тий шинэ жил төгцсөн тий. Тэгээ холбооны цомын аврагын яг монголчуудаар яг оройн тий. Аядрагтай яаж байгаа шаваад гэдэг тэгнэс тий. Үргэлжлээд шинэ жилээ тэмдэглээд гэдэг байхгүй. Маш гоё өдөр зохиосон байлээ. Юу сонгосон байлээ. Ааха. За эхний одоо баруун жигүүрийн тоглолтууд ерөнхийдөө өндөрсөн нэг тоглолтоос бусна. Налах Улаанбаатар гарт 2 тоглоог байгаа. Бусад багууд тоглосон. Тэгээд Бишрэлт шууд 2 дахь одоо учраануудын нэрээ авчи. Бишрэлт Метал Дархан Юнайтедийн хөгжлийн лигийн багтаа. Захман Brothers Mongolians-тай таарсан байгаа. Энэ гоё. Маш энэ тоглолт юу Метал өнгөрсөн тоглолтын дээр уугнаа quadruple double хийсэн Quadruple билээ. Quadruple double 13 бөмбөг тасалтай. 13 гэсэн. Яд тэр нэг 10 13 биш л тий. 4 Юу сүүг юм би хаашаа хамаг бөмбөг уугныг өмнөөр залаадсан юм шиг. Тэгээ тасалаад жижиг ээжгээр тэгч орохгүй л дээ ер нь тэгтээ ер нь нөгөө нэг 10 жилийн оюутны тэмцээн дээр бөмбөг өгөөдгөө гэдэг шиг. Өөрөө жижиг чин дээдлэгт ер нь бол 2.3 тасалт маст 8-9 самбар дунж 5-6 самбар дунжлаад азаагийн ард мараас бичигдээд явж идэг хүн шүү дээ. Тэгэхэд бол энэ холбооны цом дээр жижиг өнгөлөг байлээ. Тий, амар байлээ. Мэдээж амар байл л та тий. За, SJ Ipsbag хөндлөлтөд таарсан. Тэгээ Omni Эрдэнэт Miners сая хэлсэнчлэн Налах Bison Улаанбаатар гарт 2-ын хоцсондоо тоглоно. За, энэ дээр Omni Эрдэнэт Miners чи Итүгийн ирвсүүдтэй таарсан шүү дээ. Тэр бас айгуу сонирхолтой харагдсан тий. Эхний дэрэг дээр таарсан тоглосон баг нь. Хоёр нэг коуч хоёулын коуч нэг байгаа шүү дээ. Хаан дасгалж болох юм тий. Бас манайхан бас энэ нөгөө нэрнүүдийн сайн хараараа ихэнх нөгөө нэг багууд чинь дээд лигт болон оюутны лигүүд биш хөгжлийн лигүүд багчлан багтаа байгаа учраас Дархан Юнайтед жишээлбэл Дархан Юнайтед эм гэдэг ард нь эм тэмдэглэгээд эм хөгжлийн лигийн тэмдэглийг тавиад эм гэж тавьсан байгаа. Тэгэхээр сая дээр нөгөө нэг юуны тоглолт дээр л манай захирал орж ирчээд алдсан байл шүү дээ. Гараад ирдэг чинь. Дахин ч баг усуулах гэдэг ингээд. Тий. За, тоглолт нь хараахан болоогүй байгаа багуудын онцлог тоглолтыг бол би барууны дайчд болон Дархан Юнайтед хоёрыг хараад байгаа шүү дээ. Хүлэгдэж байгаа шүү дээ. Тэр гоё тоглолт болох хаа нэрнгэсэн. Яа тэгэхээр нэг нь дид лиг рүү орох одоо хамгийн өндөр магадaltaй багуудын нэг бол нөгөөх нь яг одоо дид лигт тоглож байгаа одоо баг ба шүү дээ. Яг би энэ Бисоны тоглолтуудыг бас нэлээд хараад байгаа. Энэ юм дээр Бисон бас одоо ер нь аль баг хүлээгээд байгаа гэж юу? Яг би нэг ийм юм хэлээд байна. Аль баг хожиж дээдлигийн багийг хожиж шууган тарих вэ? Тэ? Хараа одоо тэр сая апсет тарих вэ гэж сая дөнгөсөө хэлж. Барууны дайч тэр. Би бол Бисоныг магадгүй шууган тарих магадгүй гэж бодчих. Зөвхөн Монгол тоглолт дээр цорын ганц тоглолт гэхэр гоё явах гэдэг. Юу ч хэлж. Тэгэхээр энэ айгүй сонирхолтой. Тэгээ хуучин ордондоо тоглохоор уур амьсгал нь гэсэн нэг хуучны уур амьсгал магадгүй сэрэгжлээ болох л та. За та хоёроос асууя те. Яг зөвхөн Монгол тоглож байгаа тоглоод холбооны цомын финалд үлдэх хоёр багийг ямар хоёр баг гэж бодно. Боднос гэж бодож байгаа юм уу? Би BCH Knights-ыг ерөнхийдөө бас Боднос BCH Knights хоёрыг финалд үлдэх магадгүй гэж харж байгаа. Яг нөгөө талд SGFs бүрэлдэхүүн нэлээд зузаан байгаа. Бас Монгол тоглогчдын бүрэлдэхүүн бас нэлээд жамаа байгаа учраас бас боломжтой гэж хараад байгаа байхгүй. Би Eps Metal хоёрыг зүүн талаас гарч ирэх байх гэж бодож байна. Баруунаас харин хүлгүүд Knights-уу, Боднос уу. Энэ гурван л нэг. Яг нөгөө томчууд л гарч ирэх л хаалттай уусаа.
бүрэлдэхүүн зузаа байгаа ч. Тийм, Монгол тоглогчийн бүрэлдэхүүн. Тэгээ нөгөө нэг саяны 91 хэлдгэр энэ дундуур нэг нөхөр зөшөө ороод. Тэгвэл гоё те. Тэгвэл гоё. Шаал нэг хөндлөн баг гэж гоё шүү дээ те. Шаал гэдэг нь хөндлөн чааш юм би бас. Тийм шүү дээ. Гөө чи ингээд магадлал гаргаж байгаа бол те ингээл дандаа томчуудын нэр явж исэн чинь дунд нь нэг ингээд нэг өөрөө гэж юу бас байна шүү дээ. Мөс шонхрууд могрууд ч юм уу те. Бүр оюутны лигийн баг бүр гоё байгаа хөх те. Оюутны лигийн баг. Тэгтээ шонхрууд ажигдсан шүү. Зүгээр ер нь тиймэрхүү оюутны лигийн багууд гараад ирвэл гоё. Ер нь бол яг одоо финалд үлдэх боломжтой үйл Монгол тоглогчдын бүрэлдэхүүн зузаан байгаа багууд л нийлээ хамгийн боломжтой гэж. Тэр ихээр Боднос ялчгүй гэж байгаа. Хавкс ялчгүй гэж байгаа. Мэдээж Сеул баг Эрдэнэ Эпс яриг. Ой Хавкс хэр нь юу л гэж бодлоо. Шууд волейбол тавсан. Хавкс нь Эпс. За чи нэг холбооны цомч юу сакс волейболоор үзээд байгаа юм. За. Тэгээд 12 сарын 29-ний өдөр тодорхой гэхдээ тэр хүртэл маш олон гоё тоглолтууд болох нэ. Хүмүүс ч гэсэн үзээсэй те ордон дээр очиж үзээсэй. Үзэгч цөөхөн байлээ. Гэхдээ шат дахь тусмаа илүү олон хүмүүс үзэх байхаа. За, дугур болгон дээр асуудаг хэрвээ гэдэг болон байгаа шүү дээ те. За. Хэрвээ болон дээр өнөөдрийн асуух асуулт. Хэрвээ та хоёр яг өнөөдрийн байдлаар дийдлингийн тамирчдаас Монгол улсын шгшаагийн гарааны 5-ыг нэрлэе гэвэл хин нэг нэрлэх бай. Монгол шууд 7-нд байна дөө. За, толгойг нь сонсъё. За, нэг дээр Дэлгөө. Үгүй, нэг штэ. Нэг дээр. Болко. За тий. Болко. Хоёр дээр уугна. Жижигэ. Ваа. За, гурав дээр цогтой. За, болий. Эхлэе. Ямар навхан болчихоо танаа. Харин Болко. Хоёр дээр цогтой. За. Баясаа. За, гурав дээр баясаа. Би бас яг тэгж бодчихлоо. Баясаа юу маргадуу? Мэдхгүй чиний хэвчээ. Чи нэг сонгоод өгөө. Үгүй. Би өөрөختөр хэлнэ. Энэ амар хэцүү байна те. Баясаа юу маргадуу гэж бодчихорой заяа. За тэгээд 4 дээр дөлгөө 5 дээр азаа. Ацаг 5 дээр оруулаад байна. За окей. За 5 4 2 солигдсон ч болно. За. За чи эхэлж. За би яг миний өсгөхтэй бол нэлээд ойролцоо. Гэхдээ яг би ингэж бодож байна. Нэг дээр Болко. Хоёр дээр ер нь бол жижигэ юу үлзээ. За. Энэ хоёрын нэг нь. За. Энэ хоёрын нэг нь. За би 3 дээр бол шууд хэнийг авна. Маргадыг. За. Цогтой байхгүй. Цогтой байхгүй. Зэрэгтэй юм би. Тэгдэг. Зэрэгтэй. За. За 4 дээр маргадыг аваад. Бүрүү. Тий. За. 5 дээр чичээсээ 3 дээр маргадыг авчих юм уу? 3 дээр маргадыг. Тий. 4 дээр дөлгөөнийг. 5 дээр дэлгэр нэмэх. За чиний сонголт. Миний сонголт. Тийм. Бас удаа ширчлаа. Жохон үгүй яг тэгээ тийм учраас 1 2 дээр Болко үлдсий жижигэ гэдэг хурдан хүн байна шүү дээ. Яг арын шугам л жохон удаан болчихлоо л да. За би хэлье заяа. За. Ирээдүйд MVP авах Болко. 2 дээр ард түмний MVP Эрдэнэ цагт. Ядаргаад. За 3 дээр хизээ нэгэн цагт угаас MVP авж л таараа. Маргад байна. За хизээний MVP болцсон. Азаага 4 дээр тавьчих. MVP-ийн өрсөлдөөнд өндөр яригдж байгаа дөлгөөнийгөө 5 дээр тавьчих та. Хоёулаа баг ялгаагүй юм байна. Энэ цогтойг нэрэнгээс оруулсан үү те. Яах. Чиний цогтойг би оруулсан шүү дээ. Хизээ дээр оруулсан. 2 дээр оруулсан шүү дээ. Тэгээ манай бүрэлдэхүүн чинь гоё болчихж байгаа юм. Ингээд өндөр хурдтай ирээдүйтэй. Маргад баясаа ирлээ. Маргад баясаа иргээр 3 дээр оруулсан юм. Тэр яйл нэг сонгондоо би бэлтгэлийн харна уу? Бэлтгэл дээр ямар байгаа юм? Яг миний систем дээр яг аль нь яг таарах нь уу? Би чамайг зүгээр бүрэлдэхүүн нэрлэгсэн болохоос чамайг систем гаргах гэж хэлээ. Би бүр бодоод байх чинь. Өөрөө дасгалжлах гэдэг. Чи хизээ намайг явуулах юм. За. Үзэгч та бүхэн ч гэсэн саяны асуултанд хариулаад бидний доор комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээ энэ удаагийн дугаар өндөрлж байна. Тэгээд Weekly Baza Мигмар гараг бүрийн 19 цагт та бүхэнд хүрэх болно. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Тэр баяртай. Дараагийн дугаар дээр бид 3 уулзсан. Ер нь 3 л байх зүгээр юм байна. Айтах юм байна. Тэгээд хоёр чинь завгүй маггүй гэж яас. Манай нэг маань завгүй байгаа гэж яас. Энэ 3 л байх зүгээр юм байна шүү. Энд харж ивэл бид 3 явчих дөө цааш та. За баяртай үзэгчтэй. За баяртай. За.